Хоёрын фэнээс өгсөн. Минь Феникс. Баярлаа. Аа. Манай захи өгсөн юм аа. Манай захи өгсөн. Вьетнам явж аялж ирээд Подкастн дээр өмсөөрэй гэв. Өмсмөргүй л байлаа. Захид одоо өмс гэдэг юм ч тоо. тийм амар аимшиг юм байдаг нэсээ. Яг одоо наа. Заавал натах өмс. За юу вэ? Чамаа баг 24 долоо харж имгүй. Одоо жоохон юм өөдөлтийн шинж чимдэг илрээд яваад. Чихэн мөн шатан. Жингүүн гарч ирж мэрээд энэ хоорондоо уралцаж муурлаад аашилцаж маашилцаа. Тэстэй үдэлтэж өгч байна тэгээ. Өглөө 9-өөс ирэл баг орой 9 цалаад байгаа юм хайш. Сэрүүн байх бүх цаг хугацаанд хамт байгаа маш тийм. Яг үнэ сэрүүн байгаа бүх цаг хугацаанд хамт байж дэнэс тэ зүгээр хараал унтж байгаа аахгүй. Чи тийм миний явуулсан тийм бяцлалыг хийх гэж оролцсон уу? Тэгээд чадсан уу? Чингүү чамайг чадуулаг болох гэж би бодсон л тоо. Гэтэ яг уу ингээ босоод ингээ сууцсан. Тэгэл яг үнцгээ амцгаа. Цаашаа. Йоо. Зүгээр бач. Зүгээр бай. Чингүүр хажинаас бүрхэл. Ингээл тэгэл яг нөгөө орон дээр яг ингээ гівцтэй шаалт. Оо мангар өндөр болцсон зүгээр нэг араа яг ингэхт миний энд ингээ таадаг болцсон. Йоо. Мэж аал ингээл. Тэгэл ёо. Нөгөө нэг эвлэн миний багнаас хаана явж гин? Яг багнаас олон явж тахалч хазаад хэлж байгаа байхгүй юу? Намайг араа ингээ хатцсан тэгш. Йоо. Тэгэл цаашаа зүгээр. Сэтгэл дотроо нэг тэрнтэй амтэн шиг. Нэг бөөлөд нэг юм гэт нэг манай бөөнөр орчдөг гэдэг тийм ингээл амар ингээс оцноо. Цаашаа. Тэгж юм байна. Залчи. Яг тэр шиг амар бяцлал амар гүнзгий амцгаавал татгшоо ороод тэг хөлийн хуруу зүрхний зөвлөлт тахнал мөхшлээ мэдвэл байж бол цаашаа. Доктор байсан хүн гайхаш юу юм бэ наа чи юу болоод байгаа юм бэ Яа гээд байгаа юм бэ бяцлахад байгаа мó үгүй юм уу арах юм уу байх юм уу би шийчин гэдэг яг нэг ингээд үүдэнд ингээд зогсцсон яг ингээд бяцлахлын үүд рүү ингээд орох гээд ингээд нэг хүн ингээд за намасте слүүт гараш гинтин юу болоод байна яг нэг юм хаалганы уурд ингээд нэг хүн ингээд зогссон за ороорой гэсэн чинь нэг орсон нэг байх Нөгөө яа яа дах уу гэж тийм тэг яг ингээ хоёр гар ингээ зогссон яа. Арах юм уу байх юм уу ёо. Тэг эцэн орч чадсан уу? Хайлт ороод хайлт гараал нэг тийм л байсан. Оо. Тэвэ ч бас чамайг нэг тиймэрхүү юм болох байх гэж бодсон юм аа. Чи гоё ийсэн л бах та. Оо би надад хин цаад болохгүй юм чи угаасаа. Би ч бүр ингээд тэрийг харчаад 14 минутын дотор дотоод хүүхдтэйг уулзна гэж юу байх вэ те? Гэж одоо заа юу амар юм басамжлангуу тэр бяцлалыг хийсэн аахгүй юу ингээд тэр зол арц гэж юу те? Шулан марцуу. Үгүй хаа. Мэдхгүй. Гүү хаа хоолнд биш байсан. Мэдхгүй. Хоолнд биш байсан гэхдээ арц гэдэг нь яг амарчтай юм бол би тэгээ таатгыг чинь өөрийнхөө шиний юмыг ихлүүлж байгаа тэрэндээ ингээд дахиад яаж байгаа маа цаа гэж ярьдсан болохоор нь шулан марцын зол арц гэдэг ингээд бяцлалын хийдэг чинэл гэж үү? Тийм. Мэдгүй би өмнө бяцлал гэж YouTube дээр бичээд хайхад ер нь бол тэрний юмнуудыг өмнө харж байгаагүй байхгүй юу? Тэгээ өнөөдөр зүгээр юм юутай удирдлагатай бяцлал хиймээр санагдаад хайсан байхгүй юу? Тэгээ гарч ирсэн. Өмнө харж байгаагүй би. Тэгэхээр саяхан л гарч ирсэн юм байна л та. Тийм. Тэгээд нэр нь адилхан байсан болохоор нь шулан марцах юм болоо гэж бодсон. Тэг би тэрэж тийх анзаараагүй. Би тэгээд комментиг ингээ уйсан чи хүмүүс та нэрээ амьдралдаа ингэж үйлсэнгүү мэлсэнгүү гэл тэгэхээр
Хич бодолтой юу? Аа. Би ч нэг ойлгохгүй бах тоо гэж бодож модоод. Яг бясалгал яг ингээл хийгээл тэгээл ингээд таны дотоод түүх чинь таныг уучлж ингээл хийсэн чинь би шууд асгараа наацсан. Яа, тэр хэсэг амар байсан. Тэр хэсэг амар байсан. Тэр хэсэг гүн орсон. Хийсэн бүх муухай зүйлсийг чинь бүгдээ чинь уучлж ингээл тэгсэн чинь ингээл. Тэгэл би бас яг байхгүй болсон. Тэр 14 минут төрш. Тэгээд миний болохоор юм эсрэгээрээ байгаадсан. За одоо энэний тухай тайлбарлаж өгөл та энд ихтэй амар нэр бай харагдах юм тий гэж. За. За одоо яхаа дээ гоё л шүү дээ. Ер нь бол яг одоо юм тийм бяцлаглалын одоо ингээд хөтчтэй бяцлал байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь болохоор ингээ 14 минутын. Тэгээд тэр нь болохоор дотоод хүүхдтэйгээ уулзах одоо тийм бяцлал байсан. Тэгээд тэрэн дээр нь болохоор ингээд яг хөтөлж ярьж байгаа зүйлсүүд нь юу вэ гэхээр одоо та ингээд одоо өөрийнхөө мэдэрч байгаа юу ингээд мэдэрч ийн гэж асууж байгаа. Тэгээд за ингээд ямар ч өөрийгөө эхлээд ингээд бяцлаглалынхаа төвшин рүү орохын тулд эхлээд ингээд өөрийгөө мэдрээд орчин тойрны мэдрээд чимээ шуганаас жоохон ангичих гад ингээд нэг тэр хэсгийг ингэж яваад тэгэж явсныхаа дараа болохоор нөгөө нэг одоо тэнцээ нэг хүүхэд байна. Ингээд таны дотор нэг хүүхэд байгаа гэдгийг ингэж дахиад сануулж өгөөд тэгээд энэ дотор байгаа энэ хүүхэд чинь та өөрөө шүү. Тэгээд ингээд анханасаа ингээ хамт байсан. За одоо тэр сарлуур дээр сууж байгаа ийм хөөрхөн сандал дээр ийм надад тэр юу амар гоёсэн юм. Амар урт сандлан дээр сууж байгаа гэсэн болохоор би бүр амар урт сандал төсөөлсөн. За. Тийм. Тэгээд тэрэн дээр яг нэг ийм жоох хүүхэд. Тэгсэн чинь одоо ийм харьцуулалтайсан шүү дээ. Та тэр хүүхдээ хажууд төсөөс суусан чинь амар том харж байна гэсэн чинь минийх сэргээр байсан. Чи тэр хүүхдээ хажууд жижиг юм байсан уу? Аха. Сонирхолтой. Аха. Тэгээд би нөгөө нэг одоо энэ баг насмаас одоо нэг тийм амар гомдчихсэн ч юм уу эсвэл юм амар уур бухимдалтай байсан ч юм уу тийм бодохгүй байхгүй. Тэр бяцлаглалынхаа тэр одоо ингээд хөтөлж явж байгаа нүртэл одоо ингээд тэр гэгээхэн аз жаргалтай бүх юмыг одоо гэгэлгээр харж байгаа босон бүхэн хүссэн болон маань ингээд биелнэ гэж боддог тэр ийм гэгээ нандин хүсэлтэй тийм өдөр тийм хүүхэд гэж одоо ингэж танилцуулж байгаа шүү дээ. Минийх сэрхээр байсан за. Тийм үү. Минийх бүр амар ууртай за. Ингээд хөлөө ингээд савлаа сууж байгаа бүр ингээд ийм амар савлаастай за. Тэгээ ийм амар ийм ууртай хүүхдүүд байдаг шүү дээ. Нэг ийм багтаа нэг ийм орилж харлсан. Үгүй хүсгүй байна болооч гэл ингэж амар чангуулсан. Минийх тийм хүүхдээс би бүр айгаа шүү. Тэгсэн өөрөөс нь том бихтэй юу? Oh my god. Тэгээ би ингээд амар том сандалны амар жижиг хэсгийг би өөр байсан. За тэр хүүхэд нь биш. Тэг би яана энэ одоо миний дотоод хүүхд тийм амар ууртай бахтаа гэж одоо за. Тэг яг ингээд нөгөөтгөө ингээд харж мартах юу вэ чимээ гэл үз чинь болооч гэж ороод ирж байгаа байхгүй би дахиад. Тэгээд яг хэсэг ингээд хугацаанд орж чадсан ч гэсэн бүр гүн орж чадаагүй л тэр мөр одоо юу уурчлаа яасан гэдэг дээр ийм гүн орж чадаагүй. Гэхдээ миний тэр одоо би одоо зөв хүүхдтэйгээ уулзсан уу? Буруу хүний инэр чаялттай уулзсан. Буруу хүний хүүхдтэй уулзсан болоо. Чингүүгийн инэр чаялттай. Йоо, чингүүгийн баг настай нь уулзсан юм болоо. Тэгээ ямар ч нэг юм амар ууртай, амар том, амар догшин байсан за. Тэгээл амар юм ууртай. Тэгээ ингээд амар уурлаад нөгөө хүүхд мөгчин байдсан чинь нөгөө одоо хүүхд чинь одоо ингээд одоо наад хүүхд чинь ингээд таныг ингээд хийсэн бүх зүйлийг чинь ингээд уучлж байна гэж хэлсэн чинь би болохоор ингээд нөгөө хүүхдээсээ за намайг уучлаарай гэд хэлсэн чинь арай юм тайвширсан за нөгөө гэдэг чинь. Тэгээ миний бүр хамаг шар ус асаал за. Тэгэл яг нүдэнд нулимс цэглэгнээл. Тэгэл чингүү ороод ирсэн. Ёо ямар балаа юм бэ. Яг нэг юм хинэр хэлээ. Асууд амраамглан байг олох гэжсэн чи. Чингүү орж ирээ. Тэгэл бүр аах гэж тэгэл чингүүд ингээд гараад ингээд тэр чигт нөгөөд тэгээ нэг хадгалсан байхгүй. Тэгээ ингээд тэр чигт нөгөө за одоохон энэ хүүхдэд уулзаах заяа. Наадах зөөлхөн аз шүү гэх яг юм гараа өгөөд. Тэгээ яг нөгөө нэг ингээд өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлж байгаа бол ч нэг хадж байгаа майдж байгаа нь арай нэг юм анзаарахгүй. Жохон хадж гин майдж гин гэдгийг мэдрэгдэж байгаа хэрнээсээ ингээд жохон зөөлхөн байгаа юм шиг дэвчиж болохоор юм санагдаж байгаа байхгүй. Тэгээ ингээд нөгөө нэг хүүхдтэйгээ уулзаад тэгээ ингээ хөөрхөн юм хум ярих гэж үзээд ойртоод тэгсэрнээсээ л би тэр хүүхдээсээ жижиг юм байгаад байсан.
гээд амар ууртай хөвгт. Тэгээд ингээд нөө эргэн тойронд нь ингээд өөр олон хүүхдүүд байгаа. Тэр олон хүүхдүүдтэй тоглох гээд хүлээгээд тэрийг ингээд амраас жаргалтаараас гэж байгаа гэсэн чинь мэх юм шивсэн даа. Эргэн тойронд ямар ч хүүхд байхгүй. Тэр хүүхд зүгээр л яг ийм ганцаархнаа яг ийм амар урт сандал дээр суудсан байсан. Тэгээ амар ууртай. Тэгээ хөлн ингээд савлаад тэгэл ингээд тэр сандал дээр хүчээр авч суулгацсан юм шиг. Наана ингээд суужи. Одоо хэнийг нь 90 заа юу гэдэг ингээд суулгацсан юм шиг. За тэгэл бүр ингээд ийм гүнийг ийм галзуу хөхтэйсэн. За тэгээ би ингээд айгаад ингээд хойноос нь харахад л ингээд нэг ийм нээж аваад штэ нээж авдсан уу? Хятад хүүхэлтэй юу? Үгүй. Нээж за таад үзсэн бол нээжагийн яг тэгс хэлхүүдтэй хэсэг байдэн штэ. Яг тэр за. Яг нээж. Тэгээд би бас тэр нээжийг боцоо нүрээ угааж муугааж захтаа. Тэгээ яг нөгөө нэг тэр нүрээ угааж захтаа яг нөл хаалгыг хааж агаад тэгээд яг медитейшний зөв саундын тавиад тэгээд яг нүрээ угааж захтаа ингээ яг ихсэг бодож үзэхгүй юм. Яагаад нэр ийм амар ууртай хүүхэд байв? Би уг нь багтаа өөрөө ийм ууралдаг ийм гэж бодоогүй дээ. Тэгтээ надад бас нэг ийм огцом ууралдаг нэг юм характер одоо хүртэл надад байдаг да. Гэтэ одоо том болсон болохоор тэрийг би өөрөө төвчээд байгаа шүү дээ. Ингээ за одоо олон хүн байхад чинь ингээд түрнээ бариад байгаа ч юм уу. Тэрнээс сул тавьчих юм бол би яг тэр хүүхдийг байх гэдэг байх боломжтой юм шиг санагдаад. Тэгээ за миний л хүүхд юм шиг байна. Миний л хүүхд байсан юм шиг байна. Багтаа тийм ууртай, тийм зочмог ууртай, тийм амар хүүхдсэн юм уу? Багтаа амар хүүхдсэн. Би зүгээр л зөрүүд дагуу хүүхдсэн. Өөрсөн. Тэрийг барьдаг байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр зүгээр л угаасаа уг нь бол дотоод нь тийм хүн байхад чинь хар багасаа зүгээр л барай сурцсан юм байна. Амар барьсан юм байна. Тий. Одоо яг нөгөө нэг дэлгүүрт ороод одоо би бас нэр яг тэгдэг зоо. Бодсон чинь. Надмараа юм аа вэж хэлчихдэггүй юу? Нэр тэгдэг. Би бас тийм эс. Яа би гүйл гэдэг. Зүгээр тийм үйл. Эцэд л миний юм ирсэн байгаа. Тэрсээ болдог өдрүүдээр би суулаа явуулчихдаг. Тий, одоо бас их ингээд дэлгүүр орчоод ингээд хүнтэй хамт орохоор ингээд дүн авмаар идэх байхгүй гэдэг юм. Гэхдээ ингээд би тэрийг авъя гэж хэлж чаддаггүй. Тэг зүгээр өөр очиод дараад авчдаг. Би асаа тийм эс. Тэгээ тэгсэн чинь нэрэл тийм байна. Багтаас ингээд уг нь бол аавч ингээд битгий аамаа гэдэг нэхгүй байгаа юм л та. Зүгээр ингээд одоо тэр хүмүүсийн ингээд юм яриа ингээд үхлээ гараал орой ярьж байгаа тэр зүйлүүдийг харангутлаа одоо ядарч байгаа би нэг саад болоод яах юм ч юм уу те. Би ингээд надад дургу олчвол яана маа гэсэн бодлоос юм болоо. Тийм би тэр болоод намайг ямар ядаргаатай юм бэ гэж бодож мэддэг байсан биш магадгүй л юм надад бодсон чи. Тэгээд яг одоо бас ингээд ер нь бол хүнд тэр болохгүй байх юмсан. Гэсэн бодол нь яг тэр дэлгүүр орох момент ингэж болж байна. Тэгээ би дэлгүүрээс амар дургу. Хүнс тоглох болох амар дургу ш. Өдөө амар тэртэй байдаг. Хараа тавмаар санагдаад байгаа ч гэсэн үү. Тий. Би ясаа тийм хөхтэйс шүү дээ. Би яг ижлэг яг ингээд хүнд гай болчихгүй. Намайг ингээд тийм хүнгээ бодчихгүй надад дургу болчихгүй гэж амар айдаг. Тэгээ ингээд дэлгүүр орохоор ингээд айлын хүүхдүүд чинь ингээд Уйлж дээ. Авъя гэж ойрлдог. Тийм байхад би ингээд зүгээр ингээд адмаар агаа штэ хүүхдийн чи авмаар л агаа штэ яг ижлэг. Гэхдээ яг ингээд хийхгүй яг ингээд тэгээ ингээд ээж ингээд нүдээ хараад таны цалин буугааг байгаа те, тамггүй байгаа те гэж асуудаг байсан гэсэн. Бүрээ санахгүй л дээ. Тэгээ тэнгүүт ээж ингээд ингээд тэнгүүт ингээд за гэдэг гэж юмгүй л. Тийм. Гэхдээ яг ингээд хүсэж байгаа. Үнэхээр авмаар байгаа заа тэрийг. Ээж нь цалин буусан мөнгөтэй байгаа. Миний ааваа гэж хэлэх би бүр ингээд нисчгээд байгаа байхгүй юу? Яа. Тийм. Тэг зүгээр л ингээд ахгүй гэд хэлжин готл ингээд цаашаа өнгөрөө явцдаг те. Тэрэнд нь яг ингээд ёо напарис юмсан. Гэлтэй тэгээд өнгөрчдөг. Тэгээ надад яг одоо ингээл чаман тэнгэл явж байгаа л
юу яхлаа ингээд танах руу би орохдоо ч юм уу эсвэл чи манах руу ингээд ирэхдээ захин байна уу гэж асуудаг штэ. Тэр аим гоё байдаг. Гэтэ ингээд захин байхгүйсэн ч зүгээр л захин байна уу гэж асуудаг үг амар гоё байхгүй. Ааха. Би ч бас тэр үгэнд дуртай. Амар гоё үг. Яа. Амар. Өнөөдөр ер нь амар сэтгэл хөдөлгөөн Спиричүлэг. дэше доош осод байна. Гадаа ажиллах амар гоёсэн. Тэгээ би сая нааш ярьж байгаа бас уйлсан. Яагаад вэ? Од мөндөр дээрээс Монгол бүсгүй Япон залуу 70 жилийн нууц центр хэвчмжлөө тийм их 23 минутын юу байсан ахгүй хэвтрүүлэг нь. Тэгээ тэрнэр тэгсэн чинь ингээд нөгөө Япон зэргүүд өөртөө нөгөө бууж өгөөд тэгээд ингээд одоо ер нь бол ингээл өөрөөр тийшээ ингээл одоо нөгөө нэг хөлсний зэрэг нөгөө барьцаалагдсан зэрэг гэл ингээл лифт тийш ингээл ер нь салаал авчихсан үе нэг байхгүй. Тэгээ Монголд ингээд 1200 хэдэн зэрэг мэр иржсэн байгаа байхгүй. Тэгэл одоо манай энэ хөрөнгөний бирж тэгээ драмын театр энэ гэдэг чи Япончууд барьжсэн юм байна л та. Тийм гэдэг гэсэн нэрээ. Ааха. Тийм тэгээд тэднийг ингээд барьжсэн. Тэгээ зарим нь болохоор ингээд энэ тэнд орон нутаг мөтг рүү бас явжсэн байна л та. Тэгээд тэгсэн чинь нэг залуу ингээд тэгж ингэж явж байгаад тэгээд хөдөөний нэг айлд шар тос ингээд хийдэг сав нэг тийм Япон бичгтэй сав байсан юм л да. Тэгээд тухайд бид нар чинь одоо нөгөө Монгол бичгээр бичдэг байсан болохоор ингээд тэрийг хараад ингээд гайхаад юу гэдгийг ойлгохгүй ингээд өнгөрчих байсан байгаа байхгүй. Тэгээд нэг эмэгтэй одоо тэр айлд бэр болж ороод өдөөний айлд нь бэр болж ороод тэгээд ингээд багш юм байна л да. Тэгээд ингээд сургуульд орж ирэл миний тэрийг юм хүн байдсан чинь нэг юм Япон хаан цараад энийг хаана л айгүй харсан танил бичиг байна гэж бодоод тэгээд хадам ээжинд орсон чинь хадам ээжийнх нь шар тос хийдэг сав нь тийм Япон бичигтэйсэн байгаа байхгүй. Тэгээд хөөд газрын нэрийг марцлаа. Хаана гэлээд одоо нэг Монгол Японы хамтарсан нэг тийм Япон сургууль гэдэг юм л да орон нутагт. Тэгээд тэрнийх нь захиралт нь хэлээд нэг ийм сав байд юм байна гэдгсэн чи өө тийм үгээд ингээд өнгөрч. Тэгээ наатах орчуулагч бомоод өгч гээ. Тэгээд орчуулагч нь гэртээ аваач тавьчаа. Тэгээд тэр чигтээ мартаа 7 жилийн дараа нүүхтэй тэр савыг олоод тэгээ нэрээ энийг нэрээ учрыг оол гэсэн мэсэн ингээд тэгээд тэрийг хайж гисэн маа. Тэгээд хайж явж агаад нөгөө нэг манад одоо ингэж хөлслөгдөж орж ирсэн Япон цэргийн хоолныхан сав байж таарад. Тэгээд тэр энийг болохоор 70 жил ингэж одоо байсан. Хоолны сав болсон байж таарч байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг хүн болохоор өөр нь 82 3 4 жилүү тэр насанд өгдөлсөн Япон нь. Тэгээд яасан бэ гэдгсэн чинь яг нөгөө нэг яг гол түүх нь болохоор тэгэж нөгөө нэг эмэгтэй одоо тэр нэг эмэгтэй одоо тэр савны эмэгтэй гэсэн зөө. Тэр савны эмэгтэй тэр орон нутагт тийм сувлэгч хийдэг байсан юм байна л да. Тэгээ нөгөө Японцын их чинь эзэн их чинь. Тийм. Тэгсэн чинь Япон цэргүүд ингээл нөгөө нэг шахтаж мартаал ингээл энийг тэр хийж яхад нэг хилийн ойлгохгүй ч айгүй тэдний яриаг нь сонсож суудаг. Бүх тэр цэрэгнүүдтэй айгүй юм татна. Тэгээд хамгийн тийм хүнлэг харцсан үнэн гэр одоо сувлэгч эмэгтэй байж таарсан юм байна л да. Тэгээд тэд нар нөгөө нэг буцаад нутаг руугаа буцаж явахаар болоод тэгсэн чинь тэр нэг Япон цэрэг юу ч хэлэхгүйгээр зүгээр өөрийнхөө нэрийг SI гэд IS гэсэн бичгтэй. Тэгвэл нөгөө нэг Америкт дарлагдаж жисэн болохоор Япон зэргүүдээс аль нь ч уг нь тэгэж одоо англи тэр хүсгээр бичих боломжгүй гэж бодсон чинь тэр авахлахлаарэ өөрөө ингээд юм юмыг жоохон тодорхой ойлгох юм бол Японоор өөрийнхөө ханзыг бичээд тэгээд англиар өөрийнхөө нэрийг IS гэж бичиж явуулсан байхгүй Шимаро хинчсэн билээ сонсоод нэг тиймэрхүү нэртэй. Тэгээд юу ч хэлээгүй зүгээр л тэр сава явахтаа өгсөн. Тэгээд нөхөр нь болохоор тэгээ Монгол болохоор юм одоо идлэр юм хийдэг болж сураад тэгээ Японд очиж юм хүүхдийн тоглоом хийдэг хүн болсон байгаа байхгүй тэр Япон залуу. Тэгээд яануу цаануу гэж баахан хайсараа 70 жилийн дараа яг тэр эзнийг нь олоод тэр эзэн нь өөд толцсон тэгээ тэр савныхын эзэн одоо ач охин нь манай өвөөгийнх байна наа чинь гээд тэгээ Японд нэг юм сонин дээр зар тавиад эзнийг хайж ингэж тавьсан гээд
Тэгээд охин нь тэрийг хараад очих нь хараад тэгээ манай өвөөх байна гэд. Тэгээд авчихсан гэд. Тэгээд энд болохоор хамгийн гоё хэлэх гээд байгаа санаа нь юу вэ гэхээр яг юм хүн ёсны хайр гэдэг зүйл ингээд байл. Хүн хүний хайрлах сэтгэл байхгүй. Тэгээд монголчууд сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэж хэлдэг. Тэгсэн чинь тэр одоо 70 жилийн турш үзүүрт нь биш бүр өөрөө шар тосонд ингэж бэлхэж өдөөний айлт ингэж байсан сав. Тэрийг сонсоод тэгээ бүр ингэж ойлаа. Ингээд дотор хавцсан тэгэл хүн хүнээ зүгээр юм хайрлах юм. Тэгээд яг ингэж тэнд бас хэлсэн гоё юм болохоор заавал ингэж хүнд талархтаа ингээд үг хэлэх шаардлагагүй байдаг те. Талархснаа ингээд илэрхийлэх юм зүгээр ингээд үйл хөдлөлөөс нь өөрийнх нь энерги мэдрэмжээс нь ингээд талархж байгаа баярлж байгаа зүйлсүүд нь ингээд хүнд харагддаг мэдрэгддэг гэд. Тийм учраас ч тэр сав 70 жилийн турш одоо шар тоснд бэлгэж байсан байх гэдэг. Амар хөө тийм төхөөд юм гэлээ. Тэрийг наашаа сонсож байхдаа алхаад байж байгаа. Биднээс нэр одоо нэнийг хайрлахаа болцсон дөө. Тэгээл нэг жоох юм гаран готол тэгээл энийгээ үзий ядах нээр хурдан болцсон. Ойрхон болцсон тий. Тэгээл чэстэлээсээ нэрээ хүнд талархаад хүнийг хайрлаад явдаг чинь юу болцсон бэ юм бэлээ гэж бодоод. Тэрч тийм шүү. Гэтэ үе ботход хүмүүс арай л дээрч байгаа юм шиг санагдаад байна шүү дээ. Тий. Дээрт гээд яг хөө гээд л үзээд байгаа юм санагдаж шүү. Миний хувьд болохоор ингэ санагддаг. Хүмүүс дээрдэхгүй байгаа юм шиг санагддаг. Тийм. Тэгтээ дээрдэж байгаа юм шиг санагддаг заяа. Тэр дээрдэж байгаа юм шиг санагдаж байгаа нь болохоор би дээрдэж байгаа болохоор миний эргэн тойрны хүмүүс миний дээрдэж байгаа тэр ауранд татагдаж нийлж орж иж байгаа. Эсвэл би бас тэр арай дээрдэж байгаа хүмүүсийн ауранд татагдаж тэр хүмүүс рүү очиж байгаа. Тийм л. Угаасаа нөгөө нэг ижил зинүүд таталцдаг гэдэг шиг тийм. Ер нь бол өөрөө өөртөө ямар байна тийм л хүмүүсийг өөрийнхөө эргэн тойронд дуудаж хамт байх байх та. Та нар ч гэсэн тэр бяцлалыг хийж үзээрэй. Тэр дотоод хүүхдтэйгээ уулзах бяцлалыг description хийчихээ за. Тийм. Зол арц гэсэн YouTube бууцсан дээрээс. Тэгээд дотоод хүүхдтэйгээ уулзах бяцлалгаа тэгээд 14 минут гэдэг. 14 минут. Тэгээд зүгээр л өглөөс ирээд дугна. Яг ингээ өглөөс ирээд нойрноос гүйц сэрэг байхдаа хийх юм бол тэр бяцлал бүр амар орохоор юм л. Тий. Биш үү. Харт тэгээд тэгж хийж үзээрэй. Тэгээд 14 минутыг тэгж зарцуулаад тэр өдөр ч юм уу ингээ сэтгэл мэдрэмж ингээ шал өөр. Миний өөр сэргэгтэй амар гоё мэдрэмж үлдцээ. Тэрнээс хашаа. Тийм. Тайван тогон зөвхөлсөн юм шиг санагдсан надаа. Тэг яг ингээ тэр мэдрэмжийг яг бяцлаглыг хийж дуусчаад энэ мэдрэмжээ мэдрээд ингээ хэсэг суугаараа гээд туссан штэ. Тэгтэн би ингээ хэсэг суусахгүй тэгсэн чинь ингээ биеэр ингээ нэг юм амар тог үгээд байгаа юм шиг мэдрэмж. Тэг яг ингээ сууж ангууд ингээ нэг юм би огт хөдлөхгүй байгаа мэдрээд байгаа мөртлөө ингээ миний би ингээ хөдлөөд байгаа юм шиг. Тэг мэдрэмж хэвстэй өрсөд. Тийм тэрийг яг ингээ тайван тухтай сууж байгаа гоё нар тустай цонх монхтой бол тий. Тэгвэл гоё наранд сайхан ээж байгаа. Тэгээд уулзч үзөө бас сонин юм шиг байна лээ. Би бол үнэхээр орон гарын л орсон. Тэгсэн юмнээсээ л хангалттай яг дотор чинь хэн байна гэдгийг чи харчлаа шүү. Харсан ба шүү дээ. Хараад явчихсан ба шүү. Амар хурдан орж ирсэн шүү дээ. Бацаан бүр ёо. Бүр ингээ үзэгдэх гээд бүр ингээ хүлээгээ bijсэн юм шиг бүр ёо. Чуа энэ. 99 бидтэй ёо. Тэгэл ингээл дахиад бүх юмыг ингээ хайрламаар жоохон тайвшрал дахиж төрж эхэлсэн л дээ. Тэгэл яг ингээл би болж хийж бол би. Яг шоо. Ёо иши нэг юм гатгаад ах юм уу гатах ш. Ястал тийм шүү. Тэгэл би бол мэдгүй амар сонирхолтой. Яагаад ч хүмүүс ингэж ийм нэг юм сэтгэл бодол оюун ухаанаа ингэж амар гой тайшруулах боломжтой зүйл байсаар агаад хинч хийдэггүйсэн тий. Тий, тэгээ гол нь эднэр энэ ч одоо ингээд нөгөө нэг юу агаад байхгүй юм.
одоо ингээл юм фитнест яваал ингээл хүсээ гаргаад булчингаас уллаад мааш өдөр нь бий булраач ч юм уу тэг ингээл мөнгө төлөөд ямар нэг юм объектэнд ороод ингээд өөрийгөө шахаад тэгээд сайжруулж байгаа зүйл биш. Дэлгүүрээс гараад заавал юм уурахтай хүнс заав одоо гэж байгаа юм шиг тийм юм биш. Тийм зүгээр л чи өөртөө л ингээл байж хаад нэрээ 0 дороос суусан суугаад ингээд үнэхээр ингээд за гэрт Монгол гэрт амьдардаг ингээд хийх ганцаараа байх боломж бүрдэхгүй байлаа гэж бодоход ч ихсэн чивчээ тултлан зүгээд автуусанд явж байхдаа алхаж байхдаа гэсэн зүгээр л ингээд бодлоо дотроо байлгаж яхад хангалттай зүйл байгаад байгаа юм санагдсан. Заримдаа зүгээр ингээд энийг ямар ууртай юм бэ гэд харахын оронд ингээд зүгээр ингээд тэг ингээд хараагүй юм шиг өнгөрөөд тэгээ зүгээр ингээд юм хэрэг би нэг ч юм байсан бол ийм мохолт хийхгүй шүү гэдэг ч юм уу дараа ийм гарах юм алхмаа ч юм мэдгүй ямар ч нэг юм зүгээр өөртөө яриад зүгээр ингээд амар хурдан хийгээд болчих зүйл байгаа юм л да тий. Тэгээ тиймэрхүү юм хүмүүс жоохон ингээд анзаараад манайхан тэгэл одоо жоохон тайшраад нэг тийм гоё хайрлалцдаг болчвол гоё. Бүгдээрээ эхлээд дотоод хүүхдтэйгээ уулзаад очихроо олцох хэрэгтэй хаа гэжтэй. Мөөг шиг дотоод хүүхдтэй хүмүүс зөндөл авах. Ууртай. Тийм. Бодвол хөөрхий өөрийг нь сонсоогүй, өөрийг нь яадаггүй, тоодаггүй гээл ууралдаг бах та. Тийм. Тэгээ би бас яг ингэж бодож байгаа хөө. Би нэрээ багтаа өсөж мөрөөдчихсэн. Нэрээ тэгж бүр ингэ бүх юмыг чаднаж бодчихсон. Үе найл юм бол хэр одоо би бас ингэ санахгүй л байна л да. Би бас өөрийнхөө хүсэл мөрөөдөл гэтгсэн чинь би бас ингэ гайхсан. Юу исэн юм бол гэд. Тэгээ бүр Тийм. байсан л байгаа. Ямар нэг юм зүгээр л мартцсан баг. Тийм. Зүгээр л тэр ч харин мартцсан. Тэгм готол тэр чин одоо баанаас ихээр бүр яг юм 10 марав тэр бага анги хий яриаг баг шүү. Бага ангиас доош хүй байгаа байхгүй юу? Яг нэг юм ухаан мэдрэл ороод тий ингээд юмсыг ингээ ойлгодог болоод өөрийн гэсэн нэг юм бодолтой болоод орж иржсэн тэр зүйлүүд чинь уг амар хүчтэй чин хүсэл чин мөрөөдөл ч юм уу яг нэг тийм юм уг байсан юм шиг байгаа юм. Тэгвэл миний одоо ингээ хамгийн сайн санаж байгаа юмнууд бол нэг юм 7 дугаар ангиас хоош юмнуудыг би сайн санаад байгаа байхгүй. 5 дугаар анги Бүр хөгшөрсөн байх юм аа санаж байгаа юм шүү. тийм 5 дугаар ангид байсан юмнуудаа хальт хуулт. 1-р ангид байсан юмнуудаа хальт хуулт. Тэгээд нэгээс хойш бол ингээд санахгүй Байхгүй юу? тийм юу хийдэг байсан юм бол яаж тоглолдог байсан юм бол тэгэхгүй одоо ч гэсэн бүр би гайхаад л чамаас нэг асуулт байл хүмүүст яаж найзууд болоод байдаг юм бол гээд бага хахад ингээд найзаа хоёлаа найзлаа гэд найзлж банаастай шүү дээ мессеж. Одоо хүмүүс яаж найзууд болоод байгаа юм бол Тийм. гэж асуудчих. Тэр шиг одоо ингээд юм өмнө хийгээл дэдэг байсан юм надад мартцсан. Би бас тэр чам нөгөө юу ярьсан шүү дээ. Бяцхан хунтааж. Тийм. Би тэр чинь яг сонссон шүү дээ. Сонссон уу? Яг л тийм байгаа Шийд тэр чинь ихтэй бүрс амар тохиол. амар байгаад. Би тэрийг сонсох болгондоо уйлдаг. Юусаа тэр зохиол чинь тэр зохиолоо бичээд нас орсон юм билээ шүү дээ тий. Тэгээд тэгсэн чинь тэр бяцхан хунтаач гэдэг нь өөрийнх нь дүүнээс юм билээ шүү дээ тий нас орсон. Тэр дүүгээсээ сэтүүлж бичсэн. Яг уу тийм там байдаг. Бас нэг нь болохоор өөрийнхөө хүүхэд насыг яг тэгж Бас дотоод хүүхдээ гаргаж ирээд уулзаад өөрөө тэр нөгөө нэг хэсэг чинь байдаг шүү дээ. Тийм. Гарч ирээд уулздаг тэр бацантай. Тийм. Яг тэр. Тэгээд өөрөө бас багтаа зураач болно гэж боддог байсан. Тэгээ өөрөө нисгэгч хэрнээсээ ингэж үлгэрийн нам комик хийдэг гаргацсан байсан. Тийм тэгээд ер нь бол өөрийнхөө баг насыг гэж зөвлөлдөг юм байлээ л дээ. Тэр гэхдээ та нараас сонсорог бяцхан хунтааж амар алдартай юм байлээ тий. Амар алдартай юм. Зөндөө болоо угаасаа Монгол төбрүүд бахан төвчлөл Тийм юм байлээ. 40-30 минут тий. Ер нь үйл явдлуудыг энэ ер нь ингээд ингэсэн дараа тийм болоо гэж ярьц. Тэгээ би тэрийг сонссоохгүй. Яа, номын бас яг аваад унших юм бол уушмаар санагцсан. Гоё яг юм үйл явдлууд нь яг том хүмүүсийн гаргадаг аншим байгаа шүү дээ. Тэр хүмүүс тэгвэл ингээд жоох хөх бүгдийг ингээд гайхаад юу вэ? Яагаад тэд нэг ийм амархан юм хийж чадахгүй байгаа юм бол гэж боддог байхгүй тий. Бяцхан унтаж яриад өччих. Амар урталтай их тий амар. Йоо тэгсэн чи би дахиад нэг баах юм юмсэн дээ тий.
Би негатив моментсыг амар сонсдог байхгүй юу. Ааха. Тэгсэн чи тэднийх ингээ finding in real гэдэг нэг сүүл дугаар эзэмс тэр нь 5 цагийн подкаст. Хитэн хоёр чаа. 3 Өөх 5 цаг. гайхалтай байгаас тий. Ааха. Тэг нэг ч кат нэг ч юу байхгүй. Тэгэл анханасаа рек дараал тэгэл тэр чигтээ хоёлаа яг нөгөө нэг катлсныхаа дараа бас нэг 30 минут ер нь бол бараг цаг орчим дахин нэг юм ярьж цуудаг штэ тий. Тий, ааха. Бүх юм ингээ зүгээр л тэр 5 цагийн турш нь ойл орж байгаа. Яаж байгаа, ээж байгаас Хамаа намаагаа тэр бүр амар юу. зөв уулзаа шууд ректор тийм. Чи юу ч ярихгүй шүү. Тэр шиг зүгээр амар урт юм болд юм яа. Тэг бицгаандаа зүгээр ингээ товчлаад явах юм бол яг нэг юм өөрийн гэсэн нэг юм гариг дээр амьдардаг нэг жижигэн бицгаан таж байдаг. Тэгээ тэр гэхэд тэр өөрийнх нь гариг дээр нь болохоор ингээд хизээч ингээд хасаад дэлбэрч магадгүй нэг тийм галтуул байдаг зөө. Тэр нь хамгийн чухал нь. Надад тэр нь хамгийн чухал юм санагдав. Тэгээ тэрнийхэн чулуун молоогийн түгээ тэрлэг очиж ингээд ус хийдэг. Тэгээд нэг сарнаа ягаад ч юм нэг сарнаа ургацсан. Тэгээ тэр сарнаа нэмэлтээ хүний зөөрлж байгаа. Тэгээ тэрийгээ маш их хайрладаг, маш их торддог. Тэгээд энэ дэлхий дээр одоо өөрхөн дээр амьдарч байгаа гариг дээр нь зөвхөн одоо тэр хунтайж тэр сарнаа тэр галтуул байдаг болохоор бүх ертөнцийн юм байдаг бах гэж бодсон гэж байдаг. Тэгээд нөгөө сарнаа нь болохоор яг уу жоохон олон зүйл мэдээд ирсэн сарнаа гэсэн. Арай олон зүйлийг мэддэг. Тэгэн готлаа ингээд юу ч мэдэхгүй байгаа тэр хунтайжд ингээд би ингээд нар салхинд ингээд байж чаддаггүй. Би ингээд шүн болох юм бол даарад өгч магадгүй. Тийм болохоор намайг дулаалах хэрэгтэй. Би тийм юм яадгүй ингээд тэргээл нэг юм амар олон юм ингээд шаарддаг байхгүй. Гэтэ өөрийгөө тийм биш гэдгийг мэдчихэж байгаа тэр сарнаа. Тэгээд тэр хоёр ингээд айгу том маргаан үсгээд тэгээд хунтайж би өөр ингээд авлаа. Тэгээ нөгөөх нь битгий ямаа гэснээс үлдээ өөрийнхөө амиа ботсон шийдэр гаргаад байгаа юм санагдаад тэгээ хунтайжийг чи яваад ингээд өөр маш олон зүйлс байдаг мэд хэрэгтэй гэж явуулдаг байхгүй. Тэгээ би бол тэр эмчтэйг болохоор ээчиг юм болов гэж бодсон. Яг юм Би бол тэ ихнэрээ битсэн баг гэж бодсон. ихнэрээ битсэн гэж бодсон. Надад бол ээж юм шиг санагдсан. За тэр нь бас хүн болгонд өөр боож болох нь тий. Тэр нь хайр сонирхолтой. Ямар ч зам л нэг юм эмхтэй хүн байхгүй тэр эмхтэй хүн. Маш их юм хайр халамж хүсдэг эмхтэй хүн тий. Тий. Тэгээ надад болохоор хайр халамж хүсгэсээ илүү ээж гэж бодогдсон зүйл нь өөрөөсөө явуулахгүй тулд би эмзэг шүү гэж мэдрүүлээд байгаа юм шиг. Чи намайг орхиод явчих юм бол би юу болох юм? Намайг хараад байд чи би чамайг төрүүлж үсгсэн. Чи миний үгэнд орох ёстой ч юм уу нэг тиймэрхүү хамааралтай байх гээд байгаа тийм ээж шиг санагдсан байхгүй надад болохоор. Тэгээд цаа чин нөгөө бицхан таач чи ингээд айгу 7 гарагаар явдсан уу 9 гарагаар явдсан уу? Тэр хавцаалах таа. Тэр юмнуудаар явж байгаа хгүй. Энэ болохоор том хүмүүсийн гаргадаг харагшин заяа. Хинт ч хэрэггүй. Үүндээ хинт ч хэрэггүй. Тэгсэн чинь нэг гарактер батсан чинь нэг гай ганцаараа тэр одоо тэр гарактер байгаа. Тэг ингээд юм тавшаалдаг. Гэл юу хийж байгаа вэ? Од тоолж байгаа. Тэг нөгөөд чинь гайхаад онтаж очичоод хөөе та яагаад ингэж од тоолоод байгаа? Өөр хийх юм байхгүй мó тань гэсэн чинь энэ одыг би л тоолохгүй л өөр надаас өөр энэ одыг тоолох хүн байхгүй гэж байгаа байхгүй. Тэгээ та энэ одыг тоолоод яг юунд хүрэх юм гэсэн чинь нөгөөд нь гацснаа. А яагаад гэвэл надаас өөр энэ одыг тоолох хүн байхгүй учраас би энэ одыг тоолох хэрэгтэй. Хитээр явжлаа чи хүн цаад болоод энэ яв гэж байгаа байхгүй. Энэ ингээд бид нар заримдаа амьдралтаа үнэхээр хинт ч хэрэггүй зүйлсүүдийг хийждэг. Амар өөрсдөө хүчилж алхаж юм шиг. Төвшөг. Яг ингээд би л энийг хийхгүй болохгүй гэж одоо махарч заримдаа хийдэг юм байдаг. Миний эргэн тойрондоос тийм байдаг. Хулан бас айгүй их махарч юм хийдэг. Бадраа бас айгүй их махарч юм. Чи ч гэсэн махардаг шүү дээ. Өөрөө бас айгүй махарч юм хийдэг. Би өөрөө махардаг шүү дээ. Махардаг шүү дээ. Тийм. Сүүлийн хэд хоног хоёроо махраагүй юу байсан? Сүүлийн хэд хоног л махарлаа ёо. Тэр бол амар байлаа. Махардаг. Яг цагааж болоход бүгд л махардаг. Гэтэ тэрийг өөрсдөө махарж ин гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Тийм. Тэгэхгүй болдог байх хэрэгтэй. Тийм. Тэгэхгүй бол ингээд хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй ингээд
өөрийгөө махратай би чинь энэ зүйлийг заавал хийх албагүй шүү дээ гэж бодчих юм бол амьдралынх нь утга учир байхгүй болчих юм шиг Тий. хүлээж авдаг. Тийм үг нь дараа нь дахиад хийж болох зөндөө утгагүй зүйл байгаа биднэрт. Тэгм утал ганц л утгагүй зүйл рүүгээ ингээд за утгагүй ч утгатай ч за биднэрт хийж болох өчнөө юм байгаа тий үндэ. Бүр маш их юм байна. Тэгм утал би өөрийнхөө өмсний ширхгийг тоолох хэвээр өөрийнхөө өмсний ширхгийг тоолоо суугаадах юм бол амар утгагүй байхгүй юу. Гараад өөр хүний өмсний ширхгийг тоолдог штэ. Ядаж тий. Тийм. Тэгээ яг нэг юм дүр гардаг. Тэгм утал дахиад нэг дүр нь болохоор өөрийгөө энэ улсын ерөнхийлөгч хаан гэж зарладаг. Тэгээ ганцаархан амьдрал. Хин таныг хаан гэж нөгөө бяцхан онтойж ингээл ороод ирсэн чинь би чиний хаан бэ сүгд гэж байгаа юм. Тэг нөгөөт нь гайхаад энд ингээд ард ирэхэд байхгүй бай. Хин таныг хаанаар сонгосон гэсэн чинь би өөрийгөө хаанаар сонгосон. Тэгээ хүн болгоныг сүгд гэдэг. Тэгээ өөрийгөө яг бүх юмны эзэн, дарга, захирагч гэд бодцсон. Уг нь бол тэр хүнийг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс уг нь байгаа. Хүлээн зөвшөөрөгч хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн бодол, санаа, сэтгэл зүй тэр хүнд огтоос хамаагүй өөрийгөө би хаан гэд өргөмжилсэн хүмүүс. Тийм амар эготой хүн тий. Гэхдээ тэр гараг дээрээ хийж бүтээсэн бүтээн байгуулалт байхгүй. Зүгээр л нэг тэтэмтэй синтеттэй хаан. Амар. Тэгэхээр бас тийм юм анзаарах хэрэгтэй ах нэ. Заримдаа бас л хүн болгонд ийм үе байгаа. Тийм бүгд нэг хийгээд чадчихсан гутал өөртөө шууд тэтэм өгдөг тий. Би энийг хийж чадах юм байна гэд өөр юм хийхгүйгээр тэр тэтмээ дөгчөө тэр тэтмээ тайлахгүй гүрийгээд идэх хүмүүс байгаа. Бид нар ч гэсэн заримдаа яг тийм цаг үед тулгардаг баг. Тэгээ зөөр жоохон ухамсарлаад нэрийн тэтэм чинь миний тэтэм биш юм шиг байна гэд аваад авдаг ч юм. Тиймэрхүү зүйлс ба гэсэн. Тийм готол дахиад нэг гариг дээр нь очсон чинь үнэг байдаг. Тэр нь бол дэлхий дээр юу нэрж байгаа юм л та. Тэрмийн үнэхээр сайн санахгүй байна. Дахиад нэг гариг дээр очоор ингэдгийг амар алдар нэртэй хүн байдаг байхгүй юу? Бас ганцаархан байдаг. Тэр тэндээ. Тэгээ ингээд өөрийгөө амар алдар нэртэй гэд ингээд явчихдаг. Тэгээ ингээд хүүг очсон чи ингээд чи миний шүтэн бишрэгч юу гэд хүүч очиод тий. Гарын үсгийг араа гэж юм тий. Чи миний гарын үсгийг ах уу мах уу гэд нөгөөхт ингээд тэгээ танихгүй штэ. За чи магадгүй ингээд марцсан баг. Гэтэ би чиний хувьд алдартай гэдгийг мэдчихээн нэг юм. Ерөөсө хамаагүй зүгээр ингээд өөрийгөө юм алдартай гэж бодсон. Тэгээд ингээд чи ингээд надад ингээд алга таштай гэж. Тий алга таштай. Тэгсэн чинь ингээ хүүг алга таштай чинь нөгөөт нь ингээ мөхий явсч юм чи. Тэгсэн чинь нөгөөт нь амар хөвчлээ санагдаа. Тэгээд алга ташх болгоод мөхийж өгөөлээд ингээл яслаа. Тий. Тэгээ хүүс үрдэх залхаанаас заац боли гэж тэгээд гараа явчихсан. Тэгээ энэ дээр болохоор яг зүгэрлэж хэлээд байгаа юм нь болохоор хүн одоо ингээ өөрийг чинь мундаг байна гэд одоо алга ташлаа гэхэд тэр олгонд ингээд мөхийн яслаад байх юм. Одоо мөхийн ясалж байгаа гэдэг нь болохоор тэр хүний гарт орж ийн л гэсэн утгатай л аа л та. Тэр хүн чамаа жоохон баясгахт үдээд чи тэр хүний алиалагч нь болж хуурах эсвэл та орж ирээд байгаа юм санагдсан. Тэгээ явсаар байгаа дуу нь бол хамгийн сүүлийн гариг нь болохоор дэлхий байдаг байхгүй юу. Тэгээ бас явж байгаад нэг юу яд юм аа. Нөгөө нэг өөрөө нөгөө нэг алдартай зураач болох хүсэлтэй 2 настай байдаг чам. Би өөрийгөө 2 настай байхдаа л өөрийгөө алдартай зураач болно гэж боддог байсан. Тэгээ би маш том заан залгсан могой зурсан. Заан залгсан могой гэдэг л. Тийм баха. Ямар ч авраг могой үдэн тий. Заан залгсан авраг. Тэгэхээр тэрийг ингээд том хүмүүст үзүүлсэн чинь хүмүүс малгай юм уу? Хөгшөө үгүй юм уу гэдэг ингээд хинч тэрнийг могой залгах заан залгсан авраг том могой гэж хараагүй. Тэгээ би өөрөөхөө энэ тнийг хүмүүст өөрийгөө батлах ёсгүй гэж одоо би зураач болох хүсэл мөрөдлөөр гэсэн энэ гэж бас ярьдаг заяа. Тэр нь бас юм том хүмүүс бас яг ингээд хүүхдүүдийнхаа хийсэн зүйл ярьж байгаа яриаг ч юм уу сонсохгүйгээр тэр хүүхдийн буруу ч юм шигтэй ингээд орхичдаг алдаанууд тиймэрхүү юмнууд байдаг. Бид нар ч одоо ингээд хоорондоо ийм харилцаа яриа үүсгэж байгаа. Тэр утгал би заримдаа нэг юм сонио үг хэл ашигладаг те. Чи бас заримдаа нэг юм сонио үг хэл ашиглан те. Тэр нь бас чи хизээ нэгэн цагт чи сонсдог. Хизээ нэгэн цагт миний сонсож харж сонсдог. Би тэр үгээрээ
чамайг ойлгоно гэж одоо тэр үгээрээ ярьчингуудаа чамд юм ойлгомжгүй. Тий. Тийм зүйл болдог байхгүй. Тэгвэл тэрийг ари өөрөөр нь тайлбарлах ч юм уу тий. Ингээд эсвэл ингээд заавал чи буруу яриад байна гэх ёсгүй л байна л да тий. Үн хинч ер нь бол буруу зөв ярьж байгаа гэдэг шүүлтүүрээ шүүх боломж байхгүй л ах. Абсолют буруу, абсолют зөв гэдэг юм уус хаанч байхгүй шүү. Тий. Миний хувьд тэр зүйл үнэхэр зөв байвал яг тий. Тийм. Тэгээд миний зөв гэж бодож исэн юм бас буруу байл яг тий. Тий. Боломжгүй алийг нь тогтоох. Тэгээд тэр нисгэгч залуугийн багнаас нь тийм байсан гэж гардаг баха. Тэгдэг санагд. Тэгээд нөгөө нэг болоод нисгэгч болсон. Зураач яхаа болоод тэгсэн чинь яг дэлхий дээр одоо нөгөө хүүтэйгээ уулздаг үстэй. Тийм. Тэгээд нөгөө зураг харуулсан чинь нөгөө өө ин чинь заан залгсан авраг могоо штэ. Тийм. Ингээ жоохон хүүхд харшуулж байдаг. Тэгээ тэгээ нисгэгч тэр хүүтэй элсэн цөлд таардаг байхгүй тий. Онгоцны идэрсэн. Тий. Тэгээд одоо тэр нисгэгчийн өөрийнх нь үнэхээр дотоод хүүхдэн тэр бицхан анх үзээ юу. Тэгээд ойлгочих. Зүгээр төсөөлөд үзье. Тэгэн гутал өөрөө ингээд дэлхэн цүлд ингээд яг ингээд байжсэн чинь тэр хүүтэй ингээд тэр өөрийнхөө тэр интерсэн онгоцыг засгаал ингээд хичээгээд байдаг байхгүй юу. Тэгэл нөгөө бицхан унтаа чинь хажууд нүгэрж яриад Жанис ирсэн яанис ихч болсон яа тийм байсан. Би бол тийм араас би сайн нэрнээ 3 4 гараар ороод ирсэн. Тэрсэн чинь тийчээд нэг алиулагч байсан, нэг хаан байсан. Бас нэг алдартай байсан. Гэтэ тэрийг би танихгүй байсан л та гэж амар хэм хажууд юм яриа л хэдийцээ. Өөрийнх нь туулсан юм а тий. Тэгсэн чинь тэрэнд нь ингээл нөгөө нисгэгч чинь ингээл юурээс тоохгүй ингээл өөрийнхөө эвдэрсэн онгоцыг ингээл засгаал байгаа байхгүй. Засгаал ингээл хичээгээл. Тэгэл үнэхээр ингээд засагдахгүй болоо. Тэгээ ингээд ядраад ингээд суугаад ингээд байжсэн чинь нөгөө хүү дахиад яриа уддаг байхгүй. Тэгээд тэр яриан дээр нь өөрөө би өөрийгөө алдартай зураач болно гэж боддог гэсэн. Яг саяны түүхийг яриад тэгээд өөрийнх нь зургийг гаргаж чарлаа байхгүй. Энэ чам юу шиг харагдчихна гэсэн чинь энэ чинь нөгөө нэг авраг том заан зал гэсэн могоо байж тээ гэж шууд таарч танд. Тийм юм яагаад танд юм бол хүмүүс гэдэг тиймэрхүү юм. Ааха. Тэгээд тиймэрхүү юм байдаг. Тэгэхээр нөгөө нэг буцаж ингээ оронготл бидний нөгөө дотоод байдаг хүүхд ингээд бүх юмны тайллыг нь мэддэг ч байж магадгүй. Ааха. Чиний бидний олохгүй байгаа тэр юмны харалтыг ойлгохгүй байгаа юмыг айл тэр нөгөө нэг дөнгөж ухаан орсон цагтаа анхны мэдгэдгүүнээрээ ойлгоод авцсан. Чи тэгээ томорсоор байгаа дам яриа шиг нэг хүнээс нэг юм гисээр агаад жинхэнэ өөрийнхөө бодож исэн тэр нэг бодлыг мартцсан л гэсэн байж таарад байгаа. Угаасаа тэр бага байхаас өчнөө олон юм бидрээ бодол санаа нөлөөлж байгаа шүү дээ. Тэр анхны юм орших зайгүй болтол нь юм чийж айцсан. Тий. Одоо тэгэл тэрийг санал стай л бах та. Тийм тэгээд уг нь бол тэгээд бидний нөгөө нэг тархичин нөгөө нэг ойр ташиглахдаггүй байгаа юмнуудаа тэгээд шууд хогийн сав руу хайлтдаг. Гэхдээ хогийн сав ухаж болдог. Тий. Хизээч устгагддаггүй бас мэдээллүүд гэж байгаа. Тий. Тэр нэгэн Facebook-ийн код бол тэр чигтээ устсан баг гэдэг байна. Тэр пассворд бол хизээч сэргэж ирэхгүй. Гэхдээ өөр зүйлс бас сэргэж болно. Тий. Тийм шиг. Тэгээд нөгөө нэг дэлхий дээр ирээд үнэхтэй танилцаад тэгээд тэрэн дээр айгүй гоё юм найзын нандин юм холбоо гардаг. Хүнд бас итгэх итгэл ч юм уу те. Ямарваа зүйлд нэг юм итгэх итгэлийн би чамд итгэж гээд ийм мэдрэмжийн өгчин готол ингээд үнэгч гэсэн найз болж чаддаг гэж одоо гарч ирдэг байхгүй юу. Тэгээд тэрэн дээр бас ингээд найзгаа алдмааргүй одоо тэрэн дээр одоо яг хүмүүсийн яг ийм харилцаа л аваад байгаа юм л та тэрэн дээр хосын харилцаа явж болно эцэг их бүх харилцаа тэрэн дээр ингэж харьцуулагдаж болохоор байгаа байхгүй. Тэгээд хүн ингээд гин цагаан сэтгэлээр яг ингээд өөрийг нь итгэжсэн үнэхтэй найзад болчдөг байхгүй. Тэгээд тэр үнэг нь чи намайг сураг гэж хэллээ те. Тэгээд яг тэр бол жинхэнэ харилцаа байхгүй юу те. Тэгээ өмнөг ингээд өөрийгөө хүлэмжшэрдэг байхгүй. Би өмнө нь хизээч ингэж өөрийгөө найзтай болно. Өөрийнхөө сэтгэлийг би өөрийгөө юу хийгээд байгаагаа ч юм уу те. Миний дараагийн зорилго юу юм бол гэж бодтгоо бай. Ингээд бодож байгаагүй. Түн хуваа ичгээд үлсэхгүй байхын тулд явдаг байсан. Тэгээд тэр бицхан унтаж гараад ирсэн чинь өөрийгөө дутуу гэдэг юм мэдрээд тэгээд бууж өгдөг байхгүй өөртөө. Тэгээд тэр бицхан амтны хүүхдэд чи намайг сурах гэж хэлдэг. Чи миний эзэн бол гэж л. Тэгээд хоёлаа ингээд найзад болсон гэ. Тэгээд яг хөө тэгэхэд найзад олцоод нөгөө хүүний явлаа гэсэн чи битгий явмаа гэлтэй. Тэгээд намайг сургачаад одоо намайг хайж авах чинь.
Тий. Өөртөө тасгачаа намайг хайж авах гэж ингэж хэлдэг те. Тэгчээд яг уу цаа чин санаалгаа очих хэвээр гэдгсэн чинь манай өнөг жоохон би чи зан гаргаад сарнаа талбай дээр авчиад тавьчихдээ Чихэн сардатай газар очив. тий нөгөө нэг сарнаагаа цор ганц гэж бодож исэн чинь тэмээрээ маш олноороо байдаг үн гэж л яг адилхан сарнаануудын донд явж тавьчихдаг. Айчтай. Тэгээд нөгөөтг чинь сарнаад гомддог байхгүй юу? Сарнаа наран бий чаддсан байна. Нарнаа сарнаа ингээ бороонд нарж болт юм байна. Сарнаа чинь ийм юм байна. Сарнаа ингээ ганцаараа хүн байж чаддсан байна. Бас амар олуулаа юм. Цор ганц зүйл биш юм байна гэд. Тэгэл ингээл гомдоол ингээ сарнаа болгон дээр ингээл уурд нь хүрээд тэгээ сарнаа болгонд чи царай муутай харагдчихээн гэж хэлдэг. Сарнаануудад зүг зүгээр байгаа сарнаанууд. Тий. Одоо зүгээр ингээд өөр хүн шархалснаасаа болоод бэлэн болоогүй жиж өөр хүнтэй уулзаад өөр хүнийг гимгүү байгаа чамд гимгүү ингээд байгаа хүнийг шархлуулж байгаатай адилхан юм зүйл. Тийм бид нар бас тэгдэг заримдаа хостоо уур хүрчээч юм уу сургууль дээрээ найз дээрээ тэгвэл ямар нэг юм бухимдалтай тэр хүн бухимдсан гохимдлаа гэрийнхэндээ гаргадаг ч юм уу эсвэл ямар ч юм хамааралгүй байгаа хүмүүст шууд ингэж цацдаг. Тэр бол тэр хүмүүст үлдэн шууд арилахгүй. Тэгээд цацсан хүнд нь бол тэгэл гаргаж очиж байна. Тийм. Тэгэн гутал өөрийнхөө бас тэр уурыг бас хянаж сурах хэрэгтэй. Хүн бид нар ч одоо нөгөө нэг ер нь бол үг үйлдэлээрээ харилцдаг нөхдүүд болохоор шууд үг хүмүүст бол шууд ингэж хүрдэг. Нэг тийм бидний одоо цэцэгч нь одоо үг гэж ярьдаг шүү дээ. Үг чинь угаасаа хамгийн хүчтэй шүү дээ. Тийм. Амар. Тийм. Амар хүчтэй үнийг чи сул дараа гэж хэлсээр байгаа. Тэр сул дараа болно. Амар тариамотой тэр нэг Японы судалгаа гэдэг шүү дээ. Нэг охиныг хэдэн сарч үлээ те. 4-5 сар зүгээр л магтсан байгаа байхгүй юу? Чи өнөөдөр амар хөрх харагдчихээн. Чи ямар гоё инээд юм бэ гэж магтцаар л байсан байгаа байхгүй өдөр болгон. Гэтэ тэтэрхий их биш зүгээр л ингээл баг зүйлсээр магтаалсан. Тэсэн чин тэр эмэгтэй хоолны дэглэм бариагүй байсан, дасгал хийгээгүй байсан. Тэгсэрнээсээ шаал өөр хүн болсон байсан. Ийм яалчгүй цаанаасаа юм гэрэлтэй л нэг юм гоё хүн болсон байсан. Тэрэн шиг яг юм хинд юу яаж хэлэх үү бодлогогүйгээ гэнт хүнд үг гэх юм бол тэр зүйл чинь тэр хүндээ үлдэнэ л гэсэн үг. Тэгээд гарсан үгийг барьж болохгүй, үдээ ихсэн үгийг барьж болохгүй. Ер нь бол адилхан тийм. Яаж буцаах вэ те? Бид нар боломжгүй шүү дээ. Гараараа ямар нэг юм хийж байгаа эвдэлчих юм бол тэрийг буцаагаад тасч янзлж ингэж шийдлүүлж нийлүүлж болно. Өнөөдөр би чамд зайл гэж чамд амар муухайгаар ууртаагаар хэлсэн байлаа гэхэд буцаад тэр зайл гэдэг үг чинь явахгүй л гэсэн үг л те. Men in Black дээр гардаг байхгүй л шүү. Тийм. Зайл. Цаанаас тэ буцаад гэрээсэн сайн уу. Гэхдээ буцааж болдог байсан ч гэсэн чиний сэтгэл зүй тэр хүн тийм үг хэлжтэй. Дараа нь гимшдэг штэ. Амар муухай гимшдэг штэ. Тийм. Би яагаад тэр хүн тэр сарнаануудад тэгээд хэлж вэ гээд. Тийм. Тэг гомцон гомдолтой таарсан бүх сарнаадаа тэгж хэлдэг байхгүй бүр ингэж ойрлоод чи амар муухай чи миний сарнаанаас хөөрхөн биш чи тэгэхээр ингээл амар муухай хэлчихдэг. Тэгээд явж өөрийнхөө гарыг дээр буцаж очдог. Гэтэл надад тэр буцаж очиж байгаа нь амар энэ бүхний эцэст ер нь энэ хүүхэд энэ олон гаригуудаар аялж яваад ийсэн нь хөлөг онгоцон цуугаад сансарт ингэж хөөрөөд яваад ийсэн биш юм бэ штэ. Зүгээр л нэг биеэс нөгөө рүү шилжиж ороод байсан юм байна гэдгийг харуулт ш. Би сүлд хийж байлгасан болов. Тийм бас тэгж бодвол энэ ёо шавс босч. Нэрээ бас тэгж бодлоо ш. Тэр чинь ингээд нөгөө могонд татуулцдаг үст. Тийм могонд татуулцдаг. Тэгээ ер нь л баг хүчж байгаа л гэсэн үг үст. Би ингээд маргааш ингээд гариглуугаа буцнаа. Би ингээд төрсөн гариг руугаа буцаар алсан гэд нөгөө нисгэгчийнх нь онгоцон засагдчихдаг ч үлээ. Засагдчихдаг ч үлээ яг тэгвэл ямар ч байсан нэ би ингээ маргааш ингээ гариглуугаа буцаж байгаа гэд. Тэгээд ингээ нөгөө нисгэгчтэй хэлээд нөгөө хүн ингээ намайг гэхдээ ингээ гэрлөө буцаж байхад битгий над руу хараарай. Чи намайг ингээ харж болохгүй шүү гэд тэгж хэлээд
Тэгээд гисэн чинь яг нөгөө нэг өдрөмж байлуу нэг могоо хүүхдийг тэр хүүг хазгаж байхад нь нисгэгч болиулчдаг байхгүй юу. Тэгээд болиулаад яг хазуулах гэж штэ ёо my god гэж бэжсэн чинь яг явах цаг нь болоод гисэн чинь бас яг тэр могоо хүчээд хүүхдийг хаздаг. Тэгээд юм мод унж байгаа юм шиг ундагч үлээ тийм зөөрлөл битсэн байт юм аа ингээд. Ийм мод унж байгаа юм шиг унах чимээ сонсогдсон. Тэгээ эргээ харсан чинь юуч байхгүй байсан тий. Тэгээд энийг би яг ингээд анх яг одоогоос 3 жилийн өмнө анх удаа сонсч ирсэн байхгүй юу. Тэгээ яг юм Солонгос ном унштай YouTube шуугаас сонсч ирсэн байхгүй юу. Солонгос орн. Тэгээ Солонгос орн сонсчоод ийм 3 жилийн өмнө ингээд нэрэл тэгтэг юмуд байдаг те гэж ингээд хөнгөн ингээд бодоод тэгээд дахиад 2 жилийн өмнө сонссон. Монгол хэл дээр сонссон. Тэгсэн чинь хүүх гэд ийм шал өөр мэдрэмж өгөөд тэгээд дахиад жилийн өмнө би юунаас хөөшөө захим номноос яг уншиж ирсэн байхгүй юу. Тэгээд ингээд тэрний бас нэг юм хөрх анимашнууд нь байдаг. Тэгээд трийг нь бас үзээд тэгээд тэгээд дахиад өөр олон хүмүүсийн ярьсан ярилцлагуудыг сонсч юмсаад тэгвэл энэ зохиолтой ч юм уу 3 жил зуршилтчих юм шүү дээ. Тэгээд сонсох болгонд яг ингээд өөр бодлоо ингээд орж ирдэг. Тэгээд анх удаа сонсож байхад бол би ингээд одоо тэр зөвлөлүүдийг ойлгохгүйсэн байхгүй юу. Сарнаа гэдэг ч юм уу те. Зүгээр л нэг юм үлгэр шиг те зүгээр жаг хүүхэд бол сонсоод ингээд ингээд зөөвшөөд үлгэр гэж хүлээж байгаа. Тэгмээр тэнгуутал одоо ингээд зөвөр сонсох болгонд юм өөр мэдрэмж өгдөг. Үнэхээр сургамжит. Үнэхээр сайн зохиол. Үнэхээр сайн зохиол тий. Бид тэр хүн яг л нэрнгээсээ яг нөгөө нэг уг нь бол залуу хүн байсан шүү дээ. Залуугаараа өдөрсөн шүү. Тэгээд нөгөө нэг хүн яг нэг юм явах хэвээр цаг нь ирэхлээр нэг юм ямар нэг юм болдог гэдэг шүү дээ. Нэг тэрэн шиг өөрийгөө удахгүй яг явах гэж байгаа мэдсэн байхаа тий. Эсвэл зүгээр амьдралыг хийх ёстой зорилгоо хийцэн байвал яах вэ? Тэгээд нөгөө нэг яг юу яадаг вэ? Тэр нисгэгч яг бас өөрөө ингээд нисэж явж агаад тэгээд онгоцон нэвтрээд тэгээд тэнцэнэ айгу олон хоног илжирснээсээ байсан байхгүй. Тэр үедээ энэ зохиолын санаа нь орж ирсэн гэдэг байхгүй. Тэгээд яг тэр үедээ цүлд ганцаараа яг ингээд яг тэр үедээ яг үнэхээр өөрийнх нь тэр бяцхан хүүхэд нь гарч ирсэн баг. Дотоод хүүхэдтэй яг уулзсан баг тий. Тэгэл яг өөрөө алтартайч болсон. Тэгэл өөрийнхөө бүх туусан тэр зүйлсүүдийг бодоод үзсэн чинь нэрэл яг ийм зүйлсүүд болчихсон байна гэж бодсон баг. Заавал сонсч үзээрэй. Тийм өнөөдрийн бол санал болгож байгаа 2 зүйл болохоор эхнийх нь болохоор тэр бясалгаал дотоод хүүхэдтэйгээ уулзах тэр 14 минут бол арц гэдэг YouTube дээр байсан. Нөгөөх нь болохоор YouTube-ээс зүгээр бяцхан хунтааж номын юу чинь тэгээ таагаад үтэх юм бол олдно гэсэн олдох. Зөндөө олон YouTube руу дөө. Би ийм бүкээс сонссон. Ийм бүкээс монголоор бүтэн хувилбараар сонссон. Бүтнээрээ сонсвол бүр л гоё ах. Тий. Бүтнээрээ сонсно гэж бодчих. Би уншина гэж бодчих. Англи хэл дээр нь уншчихгүй. Тий шүү. Өчнөө л гэдэг юм. Франц зохиол тий. Франц. Ямар их инner childтай, энэ хүүхэдтэйгээ ярилцсан, бодсон, бясалгасан дугаар болж байна. Бүтэн мэдүүлж. Хардгүй. Би ч бас. 56 минут болсон байна. За нэг тиймэрхүү юмнууд боллоо. За тэгээ бас бит хоёр нь 24/7 хамт байгаад байгаагийн шалтгаан бол
юм лээ гэж тоо. Яагаад юу н хоёулаа хамт байгаа юм бэ? Өөртөө яагаад заавал 24 долоо хамт байх ёстой гэж гişнэ. Бид хоёр яг нөгөө нэг анхныхаа одоо яг дебют хийх уран бүтээлээ хийх гээд тийм тэгсэн чинь үйл уран бүтээл. тий өнөөдөр аягүй гоё сон соёл бид хоёр ингээд юу нь бол хийж байгаа одоо энэ богино хэмжээний кино хийж байгаа. Тэгээд энийхээ болохоор ингээд төрөл жанр дээр нь ингээд гацал төгсөөдсөн байхгүй. Мэдхгүй дээ юу. За ямар ч сан дистопиа байхын хувьд бол байгаа юм байна. Ямар нэгэн зүйл яг нэг юм зөвхөн нэг юм одоо хуурамч юм өдөрлөг рүү орсон нэг тийм зүйл байгаа гэдгийг ингээ ойлгосоорнөөсөө яг киноных нь одоо тэр жанр төрөл рүү ороод ирэх юм бол юу болох юм болоо гэж гайхсан байхгүй. Тэгсэн чинь өнөөдөр надад яг тийм чат ирсэн. Хараад шүү. Эний чат хинээсээ гэдгийг хэлэхгүй байж байна. Битэрийн уран бүтээлийг мэддэг хүн юм уу? Мэдхгүй юм уу? Мэдхгүй болол гэсэн баг. За ямар нэгэн зүйл хийх гэж байгаа бол энэ бүх зүйл байж болно. За юу кино, уран зураг, барилга, архитектур за ингээд нэг ямар нэгэн шин зүйл зүгээр л за ямар нэгэн зүйл хийх гэж л байгаа бол юу ч хамаагүй. Хиймээр байгаагаа хий. Ямар нэгэн жанрт баригдахгүй. Жанрт баригдахгүйгээр хийгээд үзээрэй. Чи GPT-тэй ирсэн юм уу? Үгүй. Хийгээд за энэ зүйлийг тодорхойлох хүмүүс нь үзэгчд биш хийж байгаа та хоёр шүү. Тэгэхээр та хоёр экспертүүд. За болон сонгогч. Энэ олон одоо өөрсдийнхөө төрөл жанрыг сонгож байгаа сонгогч нь та хоёр. Тэгэхээр юу ч хийж болох юм шүү. Тий. Түл драм биш манай кино. Баярлалаа ёо. Харин дэ драм гэхий биш юм аа. Тэр энэ кино яг биш. Драма болоод байгаа юм байхгүй. Тий. Тэгээд энэ бол бит хоёрын одоохондоо яг ингээд төрөл жанр нь нэрлэгдээгүй байж болно. Гэхдээ бит хоёр энэ төрөл жанрыг гаргаж ирж байгаа хүмүүс нь бид хоёр ингээд яг бүтээгч болж байгаа юм байна гэж юм гоё бодол төрсөн. Баггүй. Тэгээд бит хоёрын одоо энэ хийж байгаа юм бит хоёр яг юм дебют одоо би даасан уран бүтээл болоо бит хоёр юу нь бол цаашаа ингээд олон юм хийхээр зорцгоцсон байгаа. Яс энэ зөвхөн эхлэн тэгээд эхлэл дээрээ жоохон махарч ийн. Яах вэ тэгээ одоо юу тарим түүнийгээ хураана гэдэг үг шүү. Сайн л юм тариад байгаа болтой байдш. Тий. Тэгээ яагаад ч юм нөгөө нэг ямар жанр мэддэхгүй голлоор бүр хэцүү байгаа. Хүмүүст тайлбарлахад бүр хэцүү. Хүмүүс ингээд ойлгохгүй ингээд тэгээ яг ямар жанрын кино юм бэ гэхээр бид өөр өөрсдөө гацаад тэгэхээр яг нэг тийм юу хийхээ ойлгохгүй байгаа нэг хоёр бацаан юм шиг хүмүүс мэдрэмж өгчиж магадгүй л ах гэхдээ ойлгож байгаа. Зүгээр тайлбарлаж чадахгүй л байна. Тэгээ хийгээд үзүүлээдгээ гэж. Харин хийж үзүүлэх л одоо хамгийн зөв хамгийн дүт зам байна тий. Тий. Ярангуут л бас яг нөгөө нэг юу л яагаад байл та. Нэг юм яг нөгөө нэг миний ойлгоод яриад байгаа юм тэр хүний нөгөө нэг үгсийн санд нарай орж ирээг байгаа ч юм уу тий. Эсвэл ингээд төсөөлт нь арай өөрөөр буугаад ч юм уу тий нэг юм. Тий яг юм өөр юм болоод байгаа. Аха. Тий яг нөгөө нэг уг нь бол бит хоёр яг нэрнгээсэл аврах том заан залгицсан могоо зурцсан хүмүүст харуулдаг ангуут наа чи могоо юм уу тайг толцсон үгүй юм уу гэд хараад байгаа. Зүгээр галгаа юм уу гэж. Гаанс юм уу гэдэг дагаатай яг адилхан. Аха. Тийм юм болж байгаа. Тэгэл ерөнхийдөө яг хий гэж зориод хийж байгаа нь амар чухал юм байлээ. Тэгээд хий гэж зориод хийж эхлэегүй би амар их цаг хугацааг алдсан юм санаж байгаа хгүй надад өчигдөө ингээд 2 3 4 жил болсон байна. Оюутан байха болоод гэжтэй. Энэ бүх хугацаанд ингээ хий гэж зориглохгүй гэхдээ ингээ бодол санаандаа бодоол яваад байсан. Тэгээ эцээ яг ингээд зүгээр л юуж бодохгүй хийж эхлэлээсэн юм бэл.
Тэгээ хэрвээ та нарт ч гэсэн ямар нэгэн байдлаар тийм хий гэж бодоол яваад байгаа гэхдээ хийж эхлэхгүй байгаа юм байвал зүгээр л эхлүүлэх хэрэгтэй юм билээ шүү. Юу ч битээхүүлээ. Юу хинийгч битээхүүлээ. Мөнгөийгч битээхүүлээ. Үнэ. Мөнгөгүй байсан ч гэж болно. Ямар нэгэн байдлаар хийгдэх ёстой юм байвал тэгээд ямар нэгэн байдлаар хийгдчихэл таарах юм бэлээ. Тэгээ би одоо яг ингээд зориглоод гэт хамтдаа ингээ хийж байгаадаа би бол айгүй satisfied, сэтгэл хангалуун. Тэгээд Одоо жишээ нь бас одоо яг сайн хэлсэн шиг өөрийнхөө энергийг засаад ирэхлээр одоо энерги нэгтэй хүмүүс чинь интернет ч орж ирнэ гэдэг чинь юу нь бол үнэ. Би бас яг ингээд амар олон жил бодсон. Ийм хийн тийм хийн гээл тэгтээ ингээд эхлүүлээл хаяал ингээд яваад гэсэн. Тэгэн гутал одоо яг ингээд чи шолгоцсон байна те. За одоо болий. Одоо хийгээд эхлэе гэд яг жихнээсээ шийдсэн байгаа байхгүй. Би бас тэгсэн байгаа байхгүй. За одоо жихнээсээ эхлэе гэсэн чинь за одоо жихнээсээ эхлэе гэд хоёр юм ингээ явьсан хуваалцсан. Тийм. Бид хоёрын нөгөө талцсан түүх мөх сонсоорой. Тэрний шүү. Тийм. Сонсоод үзэх юм бол бид хоёрын бас энэ ярьж байгаа юм жоох юм ойлгомжтой болж байна. Тий. Бид хоёр чинь нэм амар олон жил найзлаад үр түрүүнд ортлоо бүр тийм багасаа инээ тэр ингээд нэг сувгаас хойлч юм тийм байхгүй за. Мөн шаал хоёр өөр гаргийн хоёр амтын тэнц тавьж байгаатай хоорондоо уулзсан байхгүй. Үнэ. Тий. Ястаа үнэ. Тэгээ бүр миний бодлоороос яг тэгж бодогдод тий. Яг бүр ингээд сэтгэл зүйч юм уу яг нэг юм боддог төсөөлдөг юмнууд нь уг нь бол хоёулынх нь тис өөр юм шиг байгаа. Өөр. Тэ ийм сонгох юм тис өөр юм шиг байгаа. Гэхдээ нэг харуулах гээд байгаа ч юм уу эсвэл нэг юм хэлэх гээд байгаа санаа нэг юм нэг зүгт байгаа байхгүй. Гэтэ энийг олон талаар хэлж болно. Ингэж яваа тэгж болно шолон явж бол нийцээгээ яг энэ уулын оройроо амар олон замаар явж болох байхгүй. Гэтэ тэрийг аль талаас нь яаж харах вэ гэдэг байна. Тэгэн гутал бид хоёрт нэг санаа байна. Тэгвэл би энэ санаагаар хий гэн готлуулсан. Тэгвэл би энэ санаагаар за тэгээ чиний санаагаар хий, миний санаагаар хий, чиний санаагаар хий, миний санаагаар хий. Хоёулаа ийм санаа нийлүүлээ гэдэг нэг юм өөрсдийгөө ингээд гоё хүлээн зөвшөөрөд явж байгаа амар голдог. Яг ингээд нэг ингээд хамтрал юм даа өстой чинь. Тийм хамтрал юм даа. Майкрал. Яа гүтээ юм бэ гарчаа би дараад байна. Дан бодолтой л гэж. За тэгээ тийм байна да. Тэгээд хийх хэрэгтэй та нар ч гэсэн толгой дотор бодож байгаа нэг бодлоо зүгээр л хий. Мөнгөгүй юм чинь яаж хийх үү гэж амар бодогддог байсан. За байхгүй юм чинь яаж хийх юм гэж бас надад амар бодогддог байсан. Надад бол мөнгө нь байлгаж болох байсан. Гэтэ надад зовно байгаагүй. Би болохоор мөнгө л хэрэгтэй гэж боддог байсан. Тэгсэн чинь үүндээ хэрэггүй л хаастай. Битээр одоо явж мөнгөгүй штэ гэсэн. Тэгэл ингээл хүмүүсээс зээлээл тэгэл утас дугранхууд нь мөнгөний ажил юм биш үү гэж баярлалаа. Тийм. Баачтай бас очих юмсаа гээд. Гэтэ нэг тийм гоё юм аа ингээд мөнгө олсон чинь ингээ нэг юм амар юм зориулах юм шалтгаантай, зорилготой гэх юм. Тийм байхт гэтээ бас надад ингээд амар нэг юм утга учиртай санагдаад байгаа шүү дээ. За энэ мөнгөө шууд ингэ бизнесмен л ч юм уу. Одоо мөнгө орж ирэнгүүт би энэ мөнгийг ингэж ашиглаад ийм юм бүтээгээд баялаг бүтээж байгаа юм шүү. Тийм шүү дээ. Баялаг бүтээгээд байгаа юм шүү. Тийм байна. Тэгээд стол сайхан санааны өдөрт гэдэг шиг л. Нэрэл бит хоёр ингээл яг зориглол гэсэн чинь ингээл гоё ингээл юмнууд нь ингээ бүтээл байгаа. Тэгэл хүмүүс аягүй их туслаал тий. Бит хоёр бүр ингээд ямар ч мөнгөгүй үнэхээр бүр ингээд нэрнгээсээ шүү. За нэрнгээсээ 100 200 мянган төгрөгч байхгүй 50 60 мянган төгрөгч байхгүй 0. Тэгээд ингээд бүх хүмүүсээс ингээд гуйгаал. Тэгээд бит хоёр яг ингээд нэрнгээсээ бит хоёр энийг хийж чадна харуулна гэсэн нэг юм энерги байгаад байгаа болохоор хүмүүс бас итгэж байгаа болохоор тэгээд орж иж байгаа гэж үзсэн. Тэгээд би энээсээ бас жоохон дарамт авч байгаа. Угаасаа дарамт авах нь ойлгомжтой шүү дээ. Би ч гэсэн дарамт авч байгаа. Би бүр зүудэндээ манай ягаан фейлдчлээ зүудэлсэг айл бот.
Тэрэндээ өөрөө стресстэй, депресстэй. Би бас наашаа сая ингэ ярьдсан чи өвөөжийн ард нэг айгу өнгөлөг барилга бай тийм ээ. Тэр бас манай киноны өнгөний палеттэй адилхан заяа. Тэр нь болохоор цэнхэр өг давмгаа. Тэгээд цонхнуудынх нь хүрээ ийм ингэж орж ирж байгаанууд нь болохоор ягаан. Тэгээ бас одоо энэний ягаан баад ийм нэг ягаан. Цэнхэрд ногоо ийм дөр өнгөтэй барилга байхгүй юу? Хэмэр олон өнгөтэй барилга тий. Тэгтээ олон өнгөтэй харагдахгүй. Тийм үү. Тийшэл хэрэгтэй. Битээр яаж захтан киноныхон color plate-ийг үнэн гаригийн өнгөө сонгоцож өөрөө тэрнийг өөрсдөө толгойдоо яг зөв зурсалж яаж хийхээ мэдэхгүй бас жоохон хунтаал. Өнгө гэхий тийм амар өөр зүйл байна. Тэгээ амар Тэгээ энэ бас нөгөө нэг юу аахгүй. Яг нөгөө нэг харсан утсан зүйл гэдэг шиг заяа. Одоо Монголд ингэдэг юм өнгөлөг хувц хүмүүстэй, өнгөлөг барилга тийм өнгөлөг интерьертэй газрууд байхгүй. Маш ховор. Тийм. Маш ховор. Тэгээд ямар сайндаа Солонгос шилмэл комисс руу орохлоор өнгө юм байдаг. Солонгосчууд амар өнгөлөг өмсдөг заяа. Ер нь монголчуудаас бусд хүмүүс ер нь Азиуд их хвчлээ айгүй өнгөлөг хувцалт ч даа. Тийм ер нь дулаан орны хүмүүс ер нь бол өнгөлөг хувцалт. Тийм. Тэгвэл манайхан юм эрдэс уур амьсгалтай бол дандаа нэг юм хар бараа тийм хувц өмсдөг байхгүй. Гэгээлэг байвал цагаан. Тийм. Цагаан өнгөө гэгээлэг гэж боддог. Цагаан хувц өмсвөл гэгээлэг байна гэж хардаг. Тэнгуут л ингээд амар олон тэнгуут тэр өнгөнүүдийг ашигладаг болгонгол бидний нүдэнд дадлалаагүй. Тэгээ ямар сайн ингээ Уэс Андерсны кино үзэхээр ингээд ийм өнгө анх удаа л харж ийн гэж би бодож ирсэн. Гашуу. Тэгээд тийм болохоор бит хоёр өнгөн дээр бүр ингээд мяарч юм. Бас нөгөө нэг зураачийн мэдлэг гэдэг чинь бас чухал гэдэг юм байна. Ойлгохгүй л байна л та. Харин тийм нэг туршлага байхгүй. Би ч яахаа өөрийгөө уг нь бол өнгөний гайгүй мэдлэгтэй гэж боддог байсан. Гэхдээ бас учрыг нь олох гэж энэ олон мэдлэг болно. Туршд яг ингээд бодит амьдралын туршлага амар чухал гэдэг юм байна. Тийм мэдрэмж. Одоо юу вэ л да? Онлайн яг юм хувьд гэдэг зүйл яг дотоод байна л гэж би харсан заяа. Онлайн хувьд үү? Тий, одоо хичнээн ингээ мэдрэмжтэй хаагаад одоо ингээ хоёлоо бодоод байгаа шүү дээ. За, иймэрхүү өнгөнүүдтэй байлга, тиймэрхүү өнгөнүүдтэй байлгыг гутал хоёлынгийнх нь бодож байгаа өнгөнүүд нь өөр. Тэгтээ амнаас гараад байгаа нь ягаа. Ягаан дотор амар олон өнгө байгаа тий. Тэгэн гутал яг юм онлайн хувьд хүний нүдний талстанд одоо юу гэдэг чи болортон ч гэдэг юм уу. Тийм хичээл суучаад тээ. Ганцхан удаа тэр чинь барилт байсан. Ганцхан удаа л яасан. Худлаа яар. Ямар хичдэггүй юм те хамт өнгөний хичээл суучаад 5 хоногийн сургалтанд хацаа сурдیں۔ Хацаа л сурсан. Сурсан л ш тэгээд. Тэгштэй. Тэгтээ яг тэр 5 хоногт суусан юм уу? 5 хоног байсан юм шүү дээ. Тэр чинь хэд 5 хоногт суусан юм шүү дээ. Тэгээ 5 хоног таслаагүй. Эйгүү дэлгэрэнгүй шүү шүү дээ. Тэгээд тэрэн дээр ингээд одоо юу гэдэг чинь одоо ингээд яг одоо саний ярьсан юм ярьж байгаа. Хүний нүдэнд ингээд тасамтгай одоо харахад юм нүд ядраахгүй тиймэрхүү өнгө одоо ийм өнгө тийм өнгө гэд ингээд ярьжсэн. Гэтэ ингээд амар олон өнгө байгаа байхгүй юу? Тэгээд тэр олон өнгө болгоныг бас ингээд хооронд нь зохицуулаад ингээд хашуулаад бодох боломж гэхлээр болтохгүй. Тэр чинь тэгээд ямар ч өнгөний онлын мэдлэгт энэ өнгө энтэй ингээд гой зохицоод тэгээд ингэн гэдэг ямар ч юу байхгүй. Тийм юм. Тэр гайд бол зөвхөн мэдрэмжэн даатах яддаг зүйл. Адам өнгөний номч байгаа. Өнгөний онлын тухай. Зүгээр өнгөнүүд хоорондоо яаж харилцан үйлчлэлцдэг вэ? Тэгээд энэ тод энэ бүдэг энэ нэг юм мэдрэмж өгдөг энэ нэг юм мэдрэмж өгдөг. Үл бит. Тэгээ энэ өнгө энтэй болохоор энэ гарна энэ энтэй болохоор нэг юм юм байд. Санаа ер нь их сонирхолтой. Өнгөний мэдлэгтэй юм байл бит хоёрлоо DM ASAP. Яаралтай. Яаралтай бит хоёр тусламж гуймаар байна шүү дээ. Ааха. Хэрэгтэй байна гэж.
Тэр нэг хилээ зөвлөдөх хэрэгтэй байна. Өнгөн дээр бол үнэхээр бол Харин тийм өнгөн дээр бүр ингээд гацаад ингээд юу нармаач хурцгаа байна. За. Энэ удаагийн подкаст ингээд дуусах. тэгдүү. Ямар ч л байсан та нар маань бэлтгэл хийж үзэх сонирхолтой төрсэн байх. Бас тэр номыг сонсож уншиж үзэх хүсэлчин төрсэн байх. Тэгээ ер нь энэ ягаан өнгө бит хоёр айгүй хайж явж байгаа хгүй. Тэгээд хинэн ч ихтэй яг үндэ эмэгтэй хүүхдүүд юм байж ягаан өнгөнд дуртай биш. Тэг. Би бол ягаан өнгөнд амар үгүй яг жоохон бахтай хэсэгхэн хугацаанд л дурлж үзчихсэн юм байна ягаан өнгөд. Тэгэл амьдралын эрхэнд бол ягаан өнгө бол биш юм байна гэж бодоод бас л дотоод хүүхдтэй л холбоотой байх та. Чиний юу гэдэг үлээ? Энэ нөгөө нэг ягаан өнгөтэй одоо ягаан өнгийн хувцас ингээд өмссөн юм хүмүүс одоо өмсөх дуртай одоо эмэгтэй хүмүүс ялчгүй одоо ингээд хуваагаад идэв штэ эмэгтэй хүүхд ягаан өнгө дуртай, эрэгтэй хүүхд цэнхэр өнгө дуртай гэдэг ч юм уу. Энийг болохоор ингээд шууд гаргаж ирээгүй юм байлээ л тэг. Ер нь бол энэ ингээд цаанаасаа нэг одоо мэдрэмж өгдөг одоо хүүсийн өнгө байгаа байхгүй юу? Тэгэн гутал одоо эмэгтэй хүүхд одоо том болсон ч гэсэн одоо юм ягаан өнгийн зүйлс дуртай юм гэгэл өнгийн зүйлс ямар нэгэн зүйлс дуртай хүүхдүүд хань бол багтаа ингээд айгуу гоё ингэж хайраар умбаж ингэж эмэгтэйлэг өөрийнхөө эмэгтэй авраг тижээлгэж өссөн тийм эрх нандин ингэж хайрлагдаж пүүсэлэгдэж өссөн охтууд одоо ягаан өнгө авч үлддэг байгаа байхгүй юу? Тэгвэл бид нэр одоо бага хаад бид бүгдэнд нь л ягаан өнгийн ямар нэг идвэс байдаг байсан. Тэднэрт бид нар дуртайсаа хайрладаг байсан ягаан өнгө. Тэгэн гутал одоо ингэ томроод ирэх хугацаанд одоо хүрээлэн буй орчноосаа одоо ийм тэр нэг эмхтэй гэсэн нандин гэсэн тэр мэдрэмж зөөлөн гэсэн мэдрэмжээ алдагдаад байгаа учраас ягаан өнгийг ингэж одоо хайж дарж хэлдэг. Тэгвэл бол өсвөр наснаас эхлээл бид нар ер нь бол нэг юм хав юм өмсч хэлдэг сте. Тийм тэр үед бидний сэтгэл зүйн онцлогтой ингэж бас хамааралтай болж ирж байгаа юм шиг байгаа байхгүй. Эрэгтэй хөлт бас яг адилхан. Яг ийм ногоо, цэнхэр гэсэн нэг юм гялалтсан нүдэнд ингэж буумаар юм тод иймэрхүү өнгөнүүдэд эрэгтэй хөлтөд дуртай сахилахгүй байдаг шүү дээ. Тэгвэл цэнхэр өнгө харахаар бас нэг юм сахилахгүй юм шиг санагддаг. Тэгтээ тод ногоо өнгө ч юм уу харахаар. Тэгэн гутал эрэгтэй хөлтөд бас яг ийм ишүүд одоо тэр мэдрэмж нь ингээд унаад дэггүй мэдрэмж нь цэхлэхгүй мэдрэмж нь унаад ирэхлээрээ бас одоо ингээд цэнхэр өнгөнөөс татгалцаж эхлээд ингээд хар бараа ч юм эсвэл нэг юм улаан өнгө ч юм уу илүү хүчтэй мэдрэгдэхийн тулд ч юм уу тийм илүү гүн хүнд өнгөнүүд рүү орж эхэлдэг гэсэн судалгаа бол байт юм бэ лээ. Тэгээд байна штэ. Судалгаагаар нотлогдчихжээ гэдэг үгэнд хүмүүс илүү итгэдэгэн судалгаагаар нотлогдсон байлаа шүү гэж. Энэ нас судалгаагаар нотлогдчихжээ. Тэгээ та бас бодож үзэхгүй би хэдэн нас хүртлээр ягаан өнгийн эд зүйлсээ хэрэглэсэн хэвээр байсан бэ гэдгээ бодоод үзээрэй. Тэр наснаас ахуулаад бас юу болсон тэр наснаас хойш юу болсон бол гэдгээ бас бодоод үзвэл дээр гэж бодож байна. Тэг надад миний санаж байгаагаар ягаан өнгө орж ирэхгүй байна. Тэгэхээр бага наснд л алга болсон юм шиг. Нилийн бага наснд 1 2 3 4 мөргөөс юм болов. Ягаан галан болж гисэн. Үстэ маш их талгуулж тэ үрхээр. Тийм нөгөө хүмүүс аав чинь завгүй гээл тэгээл яг нэг юм айлт тавил байгаад ирэхлээр их ер нь бол айлт байна, хүүхэд айлт байна гэдэг чинь тэгээл ер нь их дураараа байх тэр хүсэл тэр их чөлөө нь ер нь бол тэгээл хаагдчихээн л гэсэн үг шүү дээ. Тэгээ харьцуулагдаад нэг болт нь бас хүний хүүхдэд харьцуулагдана гэдэг бол бас аимшигтай хардарсан зүйл шүү ёо. Тий. Тэгээ би өөрөө мэдлгүй ер нь бол одоо бас тийм. Тийм болохоор л энэр хүүхд чинь юм ууртай байх та үрхий. Тийм л. Тэгээ би ингээд харьцуулах гэдэг. Өөрийгөө. Тэг өөрийгөө. Уг намайг хин зарцуулаагүй байхгүй. Тэнгуул зүгээр нүүд автоматар. Тэгээ би энийг тийм буруу гэж ингэж бодож байгаа. Тэгсэрнээсээ л цаанаасаа ингээд энэ баг чинь би тийм байна. Тэр яа тийм баг чинь юм байна гэдэг ч юм уу. Амар хэм зүйл харьцуулагдаж эхэлнэ. Тэгэл тэрийг одоохондоо арай гайгүй зогсоож чаддаг болчих та. Тэрнээс
2 3 жилийн өмнө бүр амар байсан. Тэгээд тэрнээсээ болоод бүр яг юм амар үнэлтэнд ороод аль хүүхдүүд хичээлдээ явждаг тахад би явждаггүй. Аль хүүхдүүдээ арьсан цэвэрх юм бахад миний цэвэрх юм биш байна. Амар сэтгэлээр унуудаг те яг энэ бодол яг энэ харьцуулалтын бодол бүр зур навс унуудаг те. Тэгэл нэр харах тусам л нэрэл би тийм болоод байгаа юм шиг. Ааха. Тэгээд бараг гаднаа ч гэсэн зүгээр шууд тийм болдог баг. Тийм болдог баг. Бидний үгээр бидний бодол сэтгэлээр ажиллаж байгаа шүү дээ. Би хаачин. Тэгэн гутал ингээл би өвдөд байна, би хавтаад байна, би буруу, би муу, би миний үс болохгүй байна, миний нүд, миний хамарч их, миний хоолой, миний үс ингээл юу ч болохгүй байна гэж бодоод байгаа гутал нэрнгээсээ л энэ дотор байгаа зүйлүүд маань хөөрхөн ингээд нэрэл болохгүй байгаа юм байна да. Тэгээд болохгүй л байдөө гэж бодож битгий бие цагнаад байгаа нэг юм л зүйлс. Тэр шиг л ер нь бол өөрийгөө харьцуулаад өөр хүмүүс болохгүй байна гэдэг тэгэхээр тэр зүйл ер нь болохгүй болоод ирдэг л таах. Автоматар бид нөр өөрсдөө болохгүй болгодог. Манифест гэдэг шиг болохгүй гэдэг юм манифест хийгээд бодоод тахаар чинь тэгээл ер нь бол дуудчихл гэсэн үг шүү дээ. Та нар яна өөрийгөө хайрлаарэ. Тэгээ өөрийгөө хайрлаад өөрийгөө жоохон ойлгоод өөртөө дуртай болоод ирэх юм бол бүх зүйлс юм өөр болж эхэлдэг. Бусад хүмүүс ч гэсэн өөрт чинь хайртай, өөрт чинь дуртай болж эхэлдэг. Тийм аа. Ямар ч л арай өөр юм болоод байгаа юм шиг, арай өөр зүйл болоод байгаа юм шиг. Нэрэн гэсэн ботоод болоод, нэрэн гэсэн бүхтэд байгаа юм шиг санагддаг байхгүй. Тэгээс өөрийгөө хайрлахад гац ч төгрөг хэрэггүй. Өөрийгөө хайрлаж ингээд массажинд ороод, маникюрт ороод тэр бол өөрийгөө хайрлах хайр биш. Тийм. Гадны зүйлээс хүчин нөлөөтэй болж харж ийн л гэсэн үг л дээ. Зүгээр л эгогоо хуурч ийн л гэсэн. Эгогоороо хуурч. Тий. Эгогоор. Яг үндэ яг ингээд гоё ингээл одоо заримдаа яг тэгдэг. Арьс ингээл амар гоё харагдал. Тий. Тэгэл зүгээр л усаар ингээл угаагаал гээл байж гол арьс амар гоё харагдал. Тэл талнаар ямар хөөргөө ах юм бэ? Энэ арьс ямар гоё гээл хэлэхэд тэр өдөр чинь үйл арьс амар гоё. Тэгээ өөрийгөө ер нь эхлээд хуураад гэсэн. Тийш дээ одоо хууралтлаа өгч тий. Яалтай хэлээ. Тэг өөртөө дулаад ирэхэд бол тэгээд нөгөө худал үгийг 1000 давтахад өнөө бол гэдэг. Тэгтээ хит их бас тэгэж нөгөө нэг өөрийгөө алдартай энэ тийм хаан болохгүй тийм бол жоохон утгагүй л авчихна гэсэн үг. Хоёлаа чи ер нь юу вэ? Хүний хөгжлийн подкаст хийдэг шүү. Биш хүний хөгжил биш. Сүнсний хөгжил подкаст. Сүүлдээ бүр таглаа та Тиам бол шүү. Тиам. Яй. Тэгэл өөрсдийнхөө мэдэрч байгаа бодож байгаа зүйлсээ л одоо хуваалцъя л гэж боддог доо тий хоёлаа. Ойрд нэг иймэрхүүл байна. Ойрд чинь тий уг нь бол өстэй. Тэр өнөөдөр яг тэр бяцлаглалын юугаар одоо эхлэегүй байсан бол өнөөдөр хоёулынх нь нэрнэстэй шал өөр байсан байхгүй. Ер нь жоохон стресстэй байх байсан. тийх байсан. Хоёрт наран туул хийсээ бөмбөрөөр хийсээ. Наран туулын адлын явдал явах байсан чинь. Тэгээд ингээд юм арай өөр зүйлд болох байсан. Тэгээд ингээл ингэсэн чинь тэгсэн чинь тэгээл ингээл өгнүүдээ ялгаж чадахгүй ингээд тэгээд бит хоёр мөнгөдаад хүнээс мөнгө ялаад яасан ийсэн тэгээд гачуурд яваад гачуурд дотор чинь нэг герман тийм байгаад нэг юм өөр зүйл ярих байсан байхгүй. Тэгсэн чинь өнөөдрийн эхлэл бол яг ийм байгаа болохоор тийм тэгээд бас нэг юм амар инээж цангасан ч юм уу нэг юм хөөрөө дэврүүн өдөр биш өнөөдөр нэг юм газардлахтай тийм тайван тийм үе байна. За тэгэхэд бит хоёроо сонссон баярлаа. Subscribe баярн дарчдаг орой. Лайк бит хоёр тэр лайк ганцхан ширхэг энэ лайкнаас амар их урам авдаг. Маш их урам авдаг. Тийм.
Тэгээ бас энэ бодлогыг хүсцэгтэй баярлаа. Цагтаа thank you very much. Та Яа, энэ бас юм уу нэгтэй гэсэн. бас баха энерги чайлтыг ихтэй тий. Оо бурхан минь. Амар их метафор, амар их зүйлийг агуулдаг хөхтэй. Амар хүнд. За. Гэтэ дуусах уу? Тэрөө. За тэгээд дараагийн дугаар хүртэл баярлалаа. Хүшээ гиснээс хоёлаа хизээ зочинтой болж эхлэх үү? Хийг зочноор авмаар байгаа эхлээд дурдаад байл. Хүш нэрээ тий хэнийг зочноор бит хоёртой ярилцуулмаар байна. Тэг бит хоёр тэр хүнтэй холбогдоод яаж ч аях гэж үзье. Хин ч ээж болон Комментэн дээр бичээрэй за. бит хоёр бас аваад ир чадна. Оо Яа нөөш. Болдохтой уулзчихвол яана. Уулзсан даагш. Хиймэл болтоо тэр. Хүмүүс Болт гэдэг зүгээр өөрөө байвал зүгээр юм тест. Болттой л уулзгээ эцтэй таана. Зүгээр л болт гэсэн нэртэй юм яваад тийм. Финчээс явах тий. Финчээс явах вэ? Чадчих уу? Тэг ер нь бол жүжигчдээс сонсмоор, яриулмаар, уран бүтээлчдээс тэгж яриулж сонсмоор хүн байх юм бол ер нь бол гайгүй Боломжтой нээлттэй байгаа. Тийм дөрт боломжтой байх. Жүжигчд найруулагч тэг хинж байдгийн тий. Болно. За одоо чихээсээ баяртай. Bye bye.